За сайн байцгаана уу? Манай өнөөдрийн подкастын дугаар дээр Ондо брэнд ба өөрийнх нь подкастаар танигдсан Мандуул маань оролцож байна. Мандуул битээр одоо их сургуулийн найзууд гэх юм. Тэгээ Кубад хамсарч байсан тий. Одоо бас нэг 40 жилийн өмнө юм уу да. За бас арайчдаг тий. Тэгтээ бараг 30 жил. 25 бол хангалттай. 25 бол хангалттай өнгөрсөн тийм. Тэгэхээр чи битүүс хөгшрөөд яваад байна гэсэн үг үү? Тий. Ер нь настаа болж байна гэж. Тийм байна тийм. Нэр олон жил өнгөрсөн байгаа. Харин тийм байна. Одоо эргээд харахаар 10 жил нөгөө 10 жилийнхэн чинь төгссөний 20 жилийн гэдэг юм болох гэж байгаа. Тэр чинь их нэжгэр болдог үйл ажиллагаа. Тэгээ манайх бол энэ жил 20 жилийн хойг тэмдэглэнэ гэж. Тэгэхээр чи ер нь бол төдий чинээний хугацаа өнгөрсөн байна. Хүүхэд байхаа болсон байна. Одоо миний хичээж байгаа зүйл хүүхэд байхыг алдахгүй байхыг л би хичээж байна да. Аль болох тэгээд ихтэй хүн чинь эхний 50 жилдээ жоохон хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Ихтэй хүүхэд. За, манай Мандуулын маань яг үндсэн мэргэжил маань ямар мэргэжилтэй лээ? Scuola de Deporte сурч ирсэн гэл бүгд мэднэ. Тэр нь болохоор Фидель Кастроныг хөтөлбөр анх эхлүүлсэн байдаг. Тэгээд тэр их хөтөлбөр нь хөгжиж яваа орнуудад ер нь бол боловсруучсан бэлтгэн. Ангаах болон спорт тэгээд шинжлэх ухааны чиглэлээр гээд тэгээ би яг нөгөө спортын чиглэлд нь бэлтгэгдсэн боловсруучнуудынх нь нэг нь. За тэгээд тэр сургууль нь олон улсын биеийн тамир спортын сургууль, Гаван хот дахь Кубын одоо олон улсын биеийн тамирын сургууль гэж байдаг. Тэгээд тэрэнд нь ер нь бол яг спортын шинжлэх ухааныг эхний 2 жилд нь үзээд 3 дахь жилээсээ сонгосон спортын төрлөөрөө нэгийг сонгоод, спортын ангаахаас нэгийг сонгоод тэгээд диплом нь болохоор Licenciatura in Education Fisica e Sport гэдэг тийм. Одоо орчуулад хэлэх юм бол Bachelor degree Sport Science and Physical Education гэж. Яг энийг ингээд хөрвүүлэх юм бол бид нэр яг мэрэгсэн зүйл нь бол заа харахт суралцаад тэгээд заа харахтаа дагнан суралцсан болохоор спортын сагсан бөмбөгийн төрөл гэж явж байгаа. Тэгээ ангаахаасаа 4 төрөл байдгийн нэгийг сонгодог. Спортын ангаах дотор кинесиолог, физиотерапи тэгээд юу байгаа? Спорт массаж гэж байдаг. Тэгээд сэтгэл зүй гэж байдаг. Тэгээд би сэтгэл зүйн сонгоод багийн спорт дээр хэрхэн сэтгэл зүйчээр ажиллах уу гэдэгт дагнан суралцаад тэгээд сагсан бөмбөгийн засалж урагч мэргэжлийг давхар эзэмсэн байна. Тийм сэтгэл зүйч суурьтай болохоор чи бас ингээд аль тал руугаа хувраад авах бас боломжтой байгаа юм тий. Одоо телевизэн ч байна, одоо өнгөрийн телефоны оператор гэхэл явж шít тий. Гэхдээ ер нь бол ингээ хараад хад бүх юм чинь ингээ сэтгэл зүгээсээ бас эхлэлтэй байх магадлалтай юм шиг харагдсан зү. Байж болох байх уу? Би ер нь бол тэр тухайг бодож үзэж байгаагүй. Зүгээр нөгөө миний амьдралд туулсан одоо нөгөө учирсан юунууд байгаа шүү дээ. Даваанууд. Тэгээд тухайн даваануудад би аль болох нөгөө энийг хийж чадах уу, энийг сурч чадах уу гэдгийг л асуудаг. Тэгээд мэдээж эхлээд мэддэг төрнө гэж байхгүй шүү дээ. Тухайн зүйлийг чаддаг төрнө гэж байхгүй. Зүгээр нэг юм яг одоо спортоор бол координацтай гэж хэлдэг шүү дээ. Ямиг ингээд одоо баруун зүүн гараа, баруун зүүн хөлтөөгөө эвтэйх ингээ хөдлөгдөг бол тэнд нэг орон зай мэдрэхүүтэй гэдэг нэг тийм байглаас өгөх зүгэл гэж байна. Тэгээ энийг ашиглаад спортын төрлүүд рүү хувраа явдаг те. Тэрэн шиг тэр суур нь бол надад одоо аав ээжээс өгсөн гэр бүлийн хүмүүжил болон тэгээ нэг орон зай мэдрэхүй спорт дөртөө байсан тэр л байх. Тэгээд бусад юмнуудыг нь бол сураал явж байгаа. Би хажууд байгаа хүнээс аягүй их сайн суралцдаг. Тэгэхээр нөгөө ямар хамт олон байна, орон тэр нь бий болчдөг гэсэн үг. Тэгэхээр одоо намайг өнөөдөр хүртэл бойж ус аягүй олон хамт олон байгаа. Тэгэхээр би тэр бүх хүмүүсийн нэгдлэл болоо яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө Кубад байсан маань бол одоо чи болон бусад хамт байсан оюутнууд тэнд сургуун хүмүүжүүлжсэн хүмүүс тэгэл тэр хүмүүсийн нийлбэр нь л бий болж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр би аль болох сурахыг хичээдэг учраас тэгээ тэрийг нь л авчтай юм шиг байна. Уудаг цаас гэдэг шүү дээ. Уудаг цаас. Тэгтээ чи нэг одоо залуугийн одоо багаас л гэх юм уу да чи бол ингээд нэг юм жинхэнэ уудаг цаас шиг л байсан шүү дээ. Биднээс ингээл оюутнууд ингээл яг л ижил төвшний хүмүүс ингээл байгаа шүү дээ. Тэгэхэд чинь ингээл илүү нэг юм илүү шинэлэг юм байгуул чи ингээл шууд капшн нэгээл ингээд бариад авчдаг ч юм уу тий. Багасаа тийм байсан байхгүй юу. Тэгэхээр чиний бас хүний зан төлөвийн онцлогт чинь бас нэг тийм юм багасаа суудсан байгаад ах боломжтой юу? Тий би бас тэгж л хардаг. Ер нь бол ахуй штэ. Одоо ингээ эргээ харахаар
гэр бүлийн хүмүүжлэл ер нь хамгийн суур, хамгийн чухал нь байх гэж би бодож байгаа. Тэгээ тэрнээс хойшх нь бол нөгөө суур дээр тулгуурлаж явж байгаа учраас барилгаар бол яг доотлын суур багнаа нэг واخх те. Тэгэхээр манай аав ээж эмээ өвөө за тэгээд энэ ерөөс энүүхийн 19 дугаар ороод 120 мянгат те энэ хавийн энэ бүх одоо ахуйчин ламаг бэлдсэн байгаа хгүй хүүхэд байгаас хойш. Тэгэхээр яг хуу би тэрл байх гэж юу нь бол тааж байна. Тэгээд одоо юмд нэг юм сурах хүсэлтэй байх тэр мөр юм чинь. Гэхдээ нөгөө нэг одоо нэг юм багш те дутуугийн мэдрэмж гэж нэг юм байна штэ. Дутуугийн комплекс энтер гэдэг одоо сүүлийн үеэр чинь шинжлэх ухааны амар шинэ нэр томьёонууд гараад ирсэн. Тэр шиг миний дутуугийн комплекс бол ерөөсөө ийм мэдэхгүй байх юм шиг байгаа юм их. Тэгээд аль болох сурахыг л хичээдэг. Тэгээд аливаа юмд ингээд мэдлэгтэй чадвартай хүн харахлаар бэ аюу хүндэлж яаж энийг сурсан бол гэдгийг л мэдгийг хичээдэг. Тэгээд тэр л байх гэж бодож байна. Бусдаар бол нэг тийм ялгаатай надад амар өгөгдөлтэй юм бол байхгүй. Тэгтээ тэр нүунийг зан чанарыг багаас нь суулгасан. Одоо ингээл магадгүй одоо чамаг жоохон багт чинь ингээд чи үл итгэхгүй одоо ингээд итгэхгүй байхад чинь итгэвтэй байгаа чи гэдэг байн push up ингээд байн ингэж түлхчихсэн юм байдгүй эцэг ээж аав чинь ч юм уу чи энээсээ сайн байх хэрэгтэй гэл тэгэл байн одоо ингээд тэгээд ах юм бол хүн чинь өөрөө нэг юм зуршил суунаа да тий. За би тим юм бол одоо яг ингэргээ бодохлоор дандаа зөрчилтэй юмнууд байдаг гэсэн. Би жишээлх юм бол бага ангид багт манай дуу хөгжмийн багш гал мандах гэж багш байсан. Бурхан болсон. Хүүхдийн дууны бас нэлээд олон уран бүтээл төрөвцөн алдартай хөгжмийн зохиолч. Тэгээ гал мандах багш нэг удаа намайг дуучин болгоно гэд. За цэцэн хүүгээд дуу зохиогоод өгсөн. Улсын филармон дээр Хооланд оруулна гэд 3 4 дугаар ангид л байсан. Тэгсэн чинь тухай чинь гар ус мус гэж байхгүй шүү дээ тий. Аавж яваа өглөө авж яваад шөнө 11-ийн үед би гэртээ орж ирдэг байхгүй. Тэгээ жоох хүүхд 11 цагийн үед ганцаараа гэртээ орж ирсэн чинь аав ээж хоёр өчий чинь хаагур димэдэнэ яваад байна гэдгсэн чи би гал мандах багш намайг дуучин болгоно гэсэн. Би цэцэн хүү болно гэсэн амар дэрвэн орж ирдэг байхгүй. Тэгсэн чинь манай аав ээж хоёр тухай чамайг дуучин болохгүй гэж хэлээд тэгээ маргааш нь гал мандах багш дээр очиод миний хүү дуучин болохгүй, тамирчин ч болохгүй гэд. Аав спортоор яваад юу нь бол дэмий гэж хэлдэг гэсэн. Би харин саксон бөмбөг тоглох туртай. Тоглохдоо нууцаар тоглолдог. Гэрээсээ нууж одоо 3 давхраас би цүнхтэй хувцаа цонхоор шидчихэд даалгавар хийлээ гэж гараад сакс тоглоод орой буцаж орж ирдэг. Тэгээ манай найз одоо мөнх дэлгэр мөгийн гэрт би орой ноёт хувцаа өгөөд тэгээ мөгийн гэртээ миний хувцыг хатаачаад тэгээ маргааш хичээлдээ авчирдаг ч юм уу тий. Оройн нөгөө ноёт хувцаа буцааж авч орох юм бол баригдэн штэ. Ер нь тиймэрхүү аав тамирчин ирнэ намайг тамирчин болохгүй спортоор явуулахгүй гэдэг байсан. Тэгээ ээж маш сайхан дуулдаг хэрнээ намайг дуучин болохгүй гэдэг байсан. Тэгээ мэдхгүй нэг тийм зөрчил одоо яг миний хүслээр ерөөсөө багаас яг болсон зүйл айгүй баг. Тэгэхээр нөгөө нэг одоо шаардах гэхээсээ илүү миний хүслийн эсрэг үйлдэлүүдийг хийж исэн нь бас надад нэг тийм чаленж гэдэг чтэй нэг юм сорил болсон байж магадгүй. Тэгээд тэр сорилуудын дундаас би өөрийгөө одоо олох гэж хэлье да. Одоо юу ч гэмээр. Гэхдээ тэр нөгөө сорилууд чинь хэцүү шттэ яг яа гэдэг нь мэдтгүү те. Би 10 жил төгсөхдөө өмгөөлөгч болмоор байсан. Хуулийн сургуульд конкурс төгсгөөд бэлдэжсэн. Тэгсэн чинь байхгүй Фидель Кастрогийн scholarship дээр нөгөө тэтгэлэгт хөтөлбөр хожиж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэрнээс чинь болонгуудаа спортын сургууль явахаар болчих жоохоо байхгүй. Үгүй та чинь намайг спортоор хичээлүүлэхгүй гэжсэн чинь яа спортын сургуульд явуулах гэж байгаа лээ гэсэн чинь гэрийнхэн тэгж байгаа. Тухайн үе чинь ийм л байсан үе. Хилтэй бол хөлтөө гэдэг үстэй. Тэгээ хилэл сур. За чи ямар ч лсэн Куб яваад Испани хэл сурах юм байна. Чи яаж хийж байгаа англи хэл сурч ир. Тэгэл чи хүснээрээ одоо хүссэн сургуульдаа ор. Тэгэл чи болно гэдэг байсан үе байхгүй. Тийм. Тэгээд яг хуу ингээ одоо эргээ харахаар намайг нэг ийм чи тийм хүн болчооч, ийм хүн болчооч гэж шахахаасаа илүү миний нөгөө ингүүл яах вэ гэдэг юм юмнууд дээр үгүй гэл аль болох тийм эсрэг. Чиний ингүүл яах вэ гэдэг чинь бүр айгүй олон бол авч. Гэхдээ нэг тийм олон шүү дээ. Хүүх чинь зүгээр сакс тоглоё гэдэг бол ингээл хүсэл те. Дуулъя гэдэг бол бас л байх л хүсэл. Тэгээд тэр мөр бол болоогүй. Гэхдээ галаа өгш зайлвал тухайд намайг одоо дуучин болгох чи гэж яг хүссэн юм шиг байна. Нэг өдөр тэгэл
улсын филармон дээр авааччихвал өдөржингөө тэнд ч ингээд ямар ч хамтлаг байлаа. Бараг Чингис хаан хурд харангийнхын лайл нэг нь тэнд бичлэгэнд орж исэн. Тэгээд битгаар өдөржингөө хүлээгээд бичүүлж чадаагүй байхгүй. Тэгээд болоогүй. Тэр өдөр дуусаад ирсэн маргааш нь тийм болоо тэгээд үгүй гэсэн. Тэгээд гих мэтчлийн юмнууд болж исэн. За яг хуу одоо эргээд би хэлэхэд намайг ээж аав тэгж амар шаардж байгаагүй. Надад тийм шаардлага өндөр тавьж байгаагүй. Түүнээс биш яг одоо миний сандгаар бол саяных шиг нэг миний хүсэж байгаа зүйлийн эсрэг хэлж исэн зүйлс байгаа. Гэтэ тэр нэг тийм амар бохироор ч юм уу те одоо ингэж хэлдэг чинь токсик гэдэг байгаа те муухай дарангуулын шин шанартай намайг болмол гэсэн тийм их юм бол байгаагүй. Гэтэ тэгээ хэлчихлээр би за энэ юу н бүтэхгүй юм байна. Одоо сөргөлдөөд явах тэл гэж юм чинь. За бүтэхгүй юм байна гэл болтдог байсан да. Тэг яг ижлэхэн одоо хүүхэд нас чи гэртээ цоочлогдчихсэн үү? Цоочлогдчихсэн. Тэгээ бидний үе чи аав ээж завгүй те. Тэгээд хөлтэйгэл, маслалтэйгэл, сахарлтэйгэл. Чи маслалтай байсан байна бүгд. Манад масл хаяа байхгүй шүү дээ. Талхан дээр сахартай үе бас биш шүү дээ. Тэгэл цоочлогдол нэр би нэг хүн хайж байгаа байхгүй юу? Тэгээ би нэг энэ нөгөө хайж байгаа зараа би одоо хэлчихье за. Тэг. Би 19 дугаар орлын 21 дугаар орны 6 дугаар орчны 2 давхрын голлын хаалганд амьдардаг байсан байхгүй юу? Тэгээ 19-21-ийн 2 давхрын голлын хаалганы яг дээдлийн айл буюу тэр 6 дугаар орчны 3 давхрын голлын хаалганд мөрөн гэж нэг хүүхэд амьдардаг байсан. Одоо би мөрөнгө хайж байгаа байхгүй юу? Би энэ олон жилийн дараа мөрөнтөө би уулзмаар байгаа. Тэгээ мөрөн бит хоёр гэртээ хоёлоо цоочлогддог. Би мөрөнгө цоочлогддог гэж боддог. Гэхдээ гаргадаггүй ч байсан байж магадгүй те. Гэрт нь хин нэг хамт байгаад те гаргадаггүй. Бит хоёр цонхороо нөгөө айгүйх ингээд угаасаа гарч болохгүй юм чинь цонхоор дээшээ харахаар мөрөн бас гармаар санагдсан доош харсан. Тэгээ нэг хоёр гар цоочлогдсон байж байна. Тэгмээ бит хоёр ингээд хоорондоо юу яадаг вэ? Усаар байлж тоглодог. Тэгээ ерөнхийдөө бол 2 давхар 3 давхар 2 усаар байлдахад хэн нь илүү их онох магадлал өндөр вэ? Математикийн бодлого шүү. Тэгээд мөрөнгө би одоо нэг уулзъя гэж бодоод байгаа мөрөнтэй. Тэгээд усаар байлдах нь үү? Тийм яг энэ олон жилийн дараа бас нэг хуучны танилуд уулзаад амьдралаа яриад суухлаар гоё явах. Тэгээд би нэг тийм надад хүсэл төрөөд байгаа. Тэгээд 6 буудалд манайх бас амьдардаг байсан. Би их баг байсан. Би 2 хүн хайж байгаа. Нэг нь мөрөн шүү за. Тэгээд мөрөн хэрвээ чи энэ бичлэгийг үзэж байгаа бол надтай холбогдоорой. Тэгээд би чамтай уулзахыг маш хүсэж байгаа шүү. Энэ олон жилийн дараа одоогоос би хэдэн жил хэмдэ 35 орчим жилийн өмнөх зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээд мөрөн нэг найз маань нөгөөх нь Марлаа гэж нэг хүн байдаг. Тэгээд 2 3 настай байхдаа 6 буудалд амьдардаг байсан. Манай хажуудлын хашааны хамар хашааны өхөн бохгүй. Тэгээ Марлаа бит хоёр бас л яг тоглодог байсан бохгүй. Гэхдээ бит хоёр яг хашаанаас гараад яг юунда гудамдаа тоглодог. Тэгээд гайхалтай нь өглөө аавч хоёр явахдаа намайг хажуудлын айлд үлдээгээ явдаг. Тэгэл ийм цэвэрхэн хувц өмсгөл үлдээчдэг. Орой эрэхт нь бүр пад хар нүүрс болсон байдаг. Тэгээ бит хоёр нүүрсэн дээр тоглодог байсан бохгүй. Тэг мэдгүй. Одоо бодоход ерөөсөө ийм падхаар ингээл ерөөсөө нэг ийм байлдааны десант хувцастай нэг камуфлаж өмсөд байлдаанд явах гэж байгаа юм шиг л байдаг байсан юм шиг байгаа. Тэг би одоо ингээд санахад заяа Марлаа нэг тийм яг хамгийн их тод үлдсэн зүйл нь Марлаа нэг майх хөлтөө өхөн байсан байхгүй. Нэг юм майх хөлтөө. Тэгээд би тэр нь бол ой тоонд айгу сайн байгаад тээ. Тэгээ би нэг юм жижигхэн дээл өмссөн. Тэгэл бит хоёр тэнд яаж юу хийж тоглоод иддэг байсан юм мэдэхгүй. Гэхдээ уушраа болоод тоглоод иддэг байсан. Тэгээ би одоо Марлаатай мөрөнтөө нэг уулзаад ер нь хуучны танилуд буцаж уулзаад амьдралаа ярихлаар юу ярьдаг юм байна гэдгийг би мэдмээр байгаа хгүй. Тэгээд энэ хоёр хүнийг хайж байгаа шүү. Хэрвээ та хоёр ямар нэгэн байдлаар энийг үзэх юм бол уулзъя гэж өрөх гэж байгаа шүү за. Тэгсэн чинь уулзахгүй цухтаад байвал яана. Бас уулзах хаа тий. Би бас саяхан нэг бүр одоо байрныхаа нэг найзтай уулзсан. Айгу сонирн байд юм билээ. Бүр ингээд нэг олон жилийн дараа бүр айгу олон жилийн гэп авцсан байгаа шүү дээ тий. Тэнгүүд чинь уулзангууд чинь тэнгүүд
дахиад уулзсангуудаа юм ярангууд чинь дахиад хүүхд насндаа очсон юм шиг Харин санагдав. тэр нь айгуу гоё байхгүй. 19 дугаар орлын үйлчлэгийн төвийн хажуутлын агуулх руу ордог хаалганы дээдлүүдийг хар цаасан дээр Pepsi-ний сав нугалж байгаа л гуулгаж тоглодог гэсэн. Тэгэл тэр бол хамгийн экстрим тоглоом. Тэр чинь нэг юм хар цаасаар хучсан байгаа дээврийн материалын дээр Pepsi-ний сав чинь пластик юм гуулгахлаар энгийн гулсуурн дээр гуулгаснаас хурдан байхгүй. Амар маш хурдтайгаар буун үстэй. Тий. Тэгээд тэр өндөр дээрээс нэг удаа би унаад гэмтлийн имлэгт хүрэгдэж мөрөгжижсэн тохиолдол байдیں۔ Тэгээд тэр мөр чинь бас ингээд тухайн үеийн хайлайт амар юм гоё нөхцөл байдал байхгүй. Одооны хүүхдүүд шиг гэртээ Metaverse дотор орж тоглохгүй шүү дээ. Roblox эдрээр бидрийнх бол гадаа яг бодит төр Roblox дотор болж байгаа юм бид нар гадаа хийдэг гэсэн. Тэгээд тиймэрхүү юмнууд одооны одоо өнөөдрийн бид нарыг бүтээсэн байгаа байхгүй юу? Тэр орчин ах уу те. Тэр л хамгийн гоё зүйл нь. Би ч гэсэн одоо бас баярлалтай шүү дээ. Куб бол тийм амархан нөхцөл байдал байгаагүй шүү дээ. Илбэг дэлбэг бүх юм нь шийдэгдсэн мэдгдсэн те. Одоо нөгөө аялын цагаар та нарын хөргөчн доторх ном харагддаг шүү дээ. Тэгээ ороод ингээ харангууд хөргөч байна хөрчинээс дотор нь ажилдгүй зөв ном өрөөдөж байц те. Тэгээд яг үеийн нөхд маань хөгжсөн орнууд те Европ, Америк нэгдсэн улс Англид очиж сурж байхад интернеттэй гэр орон халуун ус мус тэг бүх одоо basic needs те одоо юу гэдэг лээ анхдагч хэрэгцээнүүд нь хангагдсан орчин нөхцөлд байхад бидрийнх бол тэсэн өөрөөс шүү дээ. Бүр 1960-70 он руу явцсан юм шиг. Юмн дутуу гих мэтчлэн тэр нөхцөл байдал бас тусалсан баг өнөөдрийн эргээр нөлөөсөн. Ямар ч нөхцөлд ажиллаж амьдарч чадах тийм. Нүг гөгөө Pepsi-ний саваар хаалга онгойлгочихсон байхгүй юу? Pepsi-гийн савыг дундуур нь хувааж байгаа шалчилгаж агаад хаагдсан хаалгыг нөгөө нэг ингээ голоор төлхөр наахгүй. Тэгэнгүүтээ хаагдсан хаалгыг ингээ Pepsi-ний сав гулгуулж агаад ингээ онгойлгочихсон байхгүй юу? Яг тэрийг нөө сурчаад би юу яачаа Монголд ирчээд хадминда ингээд бир олцоог очичаар яг хөө ингээл амьдч амьдрал ингээл жоохон нэлээд бас би бинийг мэддэг болчихсон. Тэгсэн чинь тэдний хаалга ингээ бас хаагдсан чинь би шууд Pepsi-ний савыг ингээ хувааснаа тэдний хаалгыг ингээ онгойлгосон чинь манай хатан байж нүдтээрээ дэрхсэн. Яг тийм юмыг биднээс аягүй их сурсан те. Харж гинөө. Тэгэл тэр амьдрал хэрэгүүлсэн л байгаа. Тий, амьдрал бас хэрэгүүлсэн тий. Тэг яаж явж байгаад юу Монгол ээжтэд орцсон би. Монгол ээжтэд үү? Тий. Тэр чинь 2014-5 оны үедээ юунд Сагсан бөмбөгийн холбоонд би мэргэжлийн зөвлөлийн дарга эмэгтэй шишээ гянцгалжуулах шийгээ явж исэн чинь холбоо 2 хуваагдаад нэг айхтар маргаан болдог байхгүй. За тэгээд холбоонд юу н ажиллах боломжгүй болоод. Тэгээ би яг хав за мэдээж нөгөө зорж исэн зүйл шүү дээ. Сагсан бөмбөгийн засгалжуулагч болоод ингээл Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэн ингээл дэврүүн бодолтой л явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь холбоо нь 2 хуваагдангуудаа тэгэл яг анх монголчууд чинь хоорондоо яг ойлголцож зогсож чаддгүй юм байна гэдэг юм яг амьдралдаар боддоор яг тухайн нөхцөл байдалд мэдэрч ийсэн байхгүй. Тэгэнгუთ амбиц нэгтцсэн. Одоо мэдхгүй амар олон шилтгаан байдаг. Гэхдээ ер нь нүдэн дээр болчмоор юм болохгүй байгаа байхгүй тий. Ингээл зогцоол ийм хэрүүл уруулгүй болчихж болох орон зай үнэхээр том байхад тэрийг ашиглахгүй ингээл хоёр тишээ хараад бие биендээ худлаа яриад хүмүүст очиж ховж яриад ингээл нүдэн дээр юм ингээ болохгүй болдог байхгүй. Тэгээ за тухайд ч гэсэн аав хэлжсэн. За одоо ер нь наатах болтой энэ ч угаасаа заваа манай аав ч өөрөө спортын хүн болохоор сайхны мэднэ муухайг мэднэ. Тэгээд хүүгээ хамгаалж байгаа л одоо хэлбэр нь баг. Тэгээ миний юу ер нь болов яасан юм. Тэгэхээр за нэрэж тиймдээ. Тэгээд одоо надад байгаа яг хатуу мэдлэг нь юу байна? Одоо hard skill гэдэг шүү дээ. Одоо яг надад хатуу ур чадвар, надад байгаа ур чадвар нь юу юм гэхээр за амжилтлсан би хин нэг ингээд сургуульд сурсан мэдснээрээ шинжлэх ухааны суралцсан одоо төлүүдээрээ им хүнийг бэлтгэл хийлгээд тэгээ биеийг нь оптимайз буюу одоо үндсэн чадваруудын сайжруулах юм байна. Мэдээж тухайн үед чинь нөгөө жингийн илүүдэлтэйг эрхэн тэмцэхүү, зөв хооллох, яах их гэл юм дөнгөж тренд болж исэн үе. Одоо дөнгөж одоо хүмүүс энэ чухал юм байна гэж хэлсэн үе. Тэгээд тэр үед нь би номын захиралтай нэг ойн арга хэмжээндэр нэг байгууллагын ойн арга хэмжээндэр таардаг байхгүй. Танилцдیں۔ Тэгээд танилцаад
Тэр чинь нөгөө нэг Барселоноос бас нэг Элвигийн цүнхийг ойдог мэрэгжлийн ойдолчин ирэнгуудаа үзүүлбэр хийсэн үед би орчуулга хийж тараад тэгээд би тэнд танилцаад би personal trainer хийж эхэлдэг байхгүй. За тэгээ personal trainer хийж явж байгаа нэг сар 2 сарын дараа намайг чи телевизэд хөтлөгч хийх үү гэдэг санал тавиад тэгэл телевизэд орсон доо. Биш одоо юм хөтлөгч би тухайн үед чинь амар наадах чинь би өстө зүүдлээч хүн байна. Тэгжсэн чинь тэгэл цаадах чинь ер нь бол намайг телевизэд ажиллаж чадах юм байна гэж харсан юм шиг. Тэгэл орсон доо. Бараг чамайг телевизэд ажилд чадах байх гэж бодоод чамтай одоо personal training хийж явах явцдаа бараг тэр шийдвэрээ баталгаажуулаад санал тавьсан ч гэж магадгүй бах тий. Магадгүй. Тэр үед л бид хоёр анх танилцсан. Тэгээд тухай тэрнээс өмнө намайг хүн амт мэдчихв штэ. Мэдхгүй байсан чи. Гэтэ чи анхнаасаа л ер нь нэг ombracon chispa гэж ярьдаг шүү дээ. Галц цогтой эрэхтөө гэдэг шүү дээ. Тийм л байсан шүү дээ, тий. Багасаа тий. Тэгэхээр яг тэр чинь бас нэлээ нөлөөлсөн баг л та. Зөв. Телевизийн тэгээд тэр одоо карьер маань яаж эхлэв? Ямар байсан тухай үед? Анх сандарч ийсэн үү? Одоо бас нэг шинэ октоор юм хийж байгаа шүү дээ, тий. Ер нь би яг зүгээр телевизэд ажилласан хугацаагаа бүтнээр нь дүгнэж үзээд яг хин нэгэнд хэлэх юм бол одоо амьдралд чинь огт төсөөлөгдөөгүй ямар нэгэн тийм мэрэгжил юм уу ажил прожект одоо юу гэдэг юм те тийм зүйлийг оролдож үзээсэй гэж би хүн болгонд хэлнэ. Энэ бол би бас амьдралдаа туулж үзсэн хамгийн сонирхолтой аяллуудын нэг байсан. Телевиз сонирхолтой гэдэг нь тэнд төсөөлөөгүй айгүй олон зүйлс болдог. Медиа бол яг энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг бол асар том одоо боломж хүч тэнд байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүст хөгжих, дээрэс нь хүмүүст хэрэгтэй зүйлсийг хэлэх, одоо соён гэгэрүүлэх гэж хэлдэг те. Гэгэрэл гिचглээ нэг тийм шашны юм шиг сонсогч иж магадгүй. Гэхдээ олон нийтэд яг энэ мэдлэгийг түгээх амар том ийм платформ буюу ийм зэвсэг учраас тэр бол надад их таалагдсан. Гэтэ зөв ашиглаж чадах юм бол энэ айгу зөв зүйл. Тэгээд тэнд ажилласан туршлагаараа ч гэсэн би өнөөдөр хүмүүсийн амьдралын чанарт хэрэг болох ус мэдлэгийг түгээгээд YouTube хуудсан дээр ийм үнэгүй гэхдээ хүмүүсийн туршлага шинжлэх ухааны ололт амжилтыг хуваалцдаг тийм сувг хийгээд 4 жил гарсан болсон юм уу? 200 гаруй дугаар хийсэн баха. Би тэгтээ дугаараа тоолдгүй. Дугаар дээр дугаар тавьдгүй. Тэгээд тоолохгүй, дугаарлахгүй цаг хугацаанаас хамааралгүйгээр хизээч хүн хайсан өөрт нь хэрэгтэй мэдээлэл байв олдож магадгүй гэж бодоод би тэгж шийдэх байхгүй. Тэгээд яг телевизд байсан одоо тэр туршлага нь одоо тэнд өрнөсөн амьдрал нь ямар байсан гэхээр өдөр болгон шин нэг хүнтэйгээ давтан ярилцлах хийх тийм боломж байдаггүй. Байдаг бол хэдэн сарын дараа, жилийн дараа ч юм уу тийм юм. Гэхдээ айгүй их одоо тухайн сэдвийн хүрээнд мэдлэг авна, бэлтгэн, олж мдээгүй хүмүүсийг одоо олж мдээгүй зүйлсээ олж мэднэ. Тэгэхээр их өгөөчтэй. Тэгээд тархинд байнга л шинэ мэдээлэл орж ирж идэг. Тэр талаасаа надад асар их таалагддаг байсан. Тэгээд телевизийн хамт олон өөрсдөө айгүй гоё юм эрэг уур амьсгалтай хүмүүс байдаг. Тэгээд эрэг уур амьсгалтай гэдэг чинь яаж юм гэхээр мэдээж асуудлууд байдаг те. Одоо цагийн эмэг цагт нь хийх ингээл янз бүрийн асуудлууд гарч ирдэг ч гэсэн тэр хамт олон нэг тийм цаагаараа олонлогоороо нэг тийм айгу гоё дэврүүн хамт олон байдаг хөөх. Тэгэхээр тэр нь надад их таалагддаг гэсэн. Тэгээд анхны одоо corporate experience гэхлээр нөгөө яг ийм тогтцсон үйл ажиллагаанд тогтворчсон компани дотор орж ажиллах, тэгээд менежмент руу н орж ажиллах болон фронтлайн буюу яг эфирт гардаг ажлыг хийх хоёр дүртэл байсан л та тухайд би менежмент руу орж ажилладаг. Тэгээд дээрэс нь яг хөтлөгч хийдэг. Тэгэхээр медиа салбарыг нэлээд сайн ойлгосон гэсэн үг. Тэгээд медиа салбарыг ойлгохдоо ер нь бол энэ салбар нь өөрөө ямар хүчтэй, энэ салбараар дамжуулж юу хийж болох юм мөн зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа бол
ямар боломжууд байдгийг, хэнийг нь хизээ яаж ашиглах юм бол борлуулалт өсөх боломжтой гэх зэрэг ийм үндсэн бизнесийн суурь ойлголтуудыг ч гэсэн тэнд байхдаа олж мэдсэн. Тэгэхээр нөгөө спортод байж байгаад бизнес рүү орж ирэх айгүй гоё ийм эхлэл юу болсон гэсэн үг. Сургалт. Тэгээ нэг амьдрал дээр шууд нөгөө за маа чамд энийг ингэдэг юм а гэж зааж үгүй биш, шууд ингээл шийдвэр гаргах, сурах, хүмүүстэй хилцээр их юм руу орчиж байгаа болохоор алдах хэрэггүй гэдэг чинь ингээд нөгөө stake in high гэдэг чинь тий. Алдах хэрэггүй орчингууд ингээд үсээгүй сурах тийм нөхцөл байдал руу орсон. Тэгээд Монгол телевиз нь өөрөө яг медиа салбарын хамгийн том тоглогчдын нэг байсан. Тэгэхээр хамгийн том тоглогч гэдэг бол хамгийн том харилцагч нартай. Тэгэхээр тэр том харилцагч нартай хилцээр хийх гих мэт зүйлс нь тухайн үед одоо миний хийж эхэлсэн зүйлсийн нэг байсан. Тэгэхээр надад миний дараагийн шилжилтийг хийхэд их суур мэдлэг боловсрол болсон л аялал байсан л да. Чи ганцхан хөтлөгчөөр ажиллаагүй юм биш үү тий бас. Зөв. Менежмент, маркетингт нь бас байсан юм байна шүү дээ тий. За тэгээд яаж ондолоо орчих вэ? Тэгээд ондолоо ороход бас миний зүгээр гаднаас нь харж байгаа хүний хувьд шүү. Нэгдүгээрт шинээр гарч байгаа өөрийн телефон, тэнгүүтээ дээрээс нь анх бас жоохон нэлээд дарамт шахалт байх шиг харагдчихсан. Тэгээд тэр компани ирээдүйд итгэж чи орсон уу гэж асуумаар байна. Тийм мэдээж энэ бол яг хамгийн их одоо орох болсон шалтгаануудын нэг нь бол үүсгэн байгуулагч нар нь тий. Үүсгэн байгуулагч нар нь юу хийгээд, яагаад хийгээд, юу зорж байгаа гэдэг тэр бүтэн зураглалыг нь сонссны дараагаар надад итгэл болон хүсэл төрсөн. Тэр чи яг ковидын үеэр бид нар бүгд нэг хоригдсон шүү дээ. Тийм. Тэр үед Clubhouse гэж нэг app гарч ирээд хүн болгон суулаа штэ. Тэгсэн. Гэртээ амьдарч байхын хажуугаар Clubhouse руу оронгуудаа яриа идэх те. За тэнд бол би анарахтай анх танилцаад тэгээ анарах Clubhouse-аар бит хоёр ер нь бол спортын бэртэл комплекс хэрхэн нөхөн сэргээгдэх тухай сэдв ярилцаж анх танилцсан. Тэгээд төд бодлогоо анарах нэг өдөр уулзъя гээд. Тэгээ уулзаад бит хоёр биенээ ихэн юу хийж байгаа талаараа ярилцаад тэгээд тухайн үед бол яг компани Ондоо гэж нэргүй байсан. In Mobile Network, IN Mobile Network гэдэг нэртэй компани байсан. Тэгээд тэр компани яг одоо үүрэн телефоны тусгай зөвшөөрлийг авч ирсэн юм баггүй. Яг тэр нэр дээрээ авч ирсэн үе. Тэгээд зах зээл рүү яг хараахан нэвтрүүлээгүй. Зах зээл рүү бол зүгээр яг зөвхөн интернет сервис провайдер буюу дан интернетийн үйлчилгээ хүргээд эхэлж исэн үе. Тэгээд 2 сард компани үүсгэн байгуулагдаад 6 сарын 10-ны өдөр би яг орсон байдیں۔ Тэгээд 6 сарын 10-нд орсон биш. Тэрнээс нэг сар гарны өмнө бит хоёр танилцаад надад үндсэндээ танилцуулаад энийг ийм хийх гэж байгаа. Энийг маркет те зах зээл рүү нэвтрүүлмээр байна. Чи маркетинг хариуцсан захирал хий гэж анх санал тавьсан. Тэгэл окей би яг Арсын харааг нь хараад нэрээ яг орон зай зах зээл дээр бол орон зай байх юм байна. Мөн дээрээс нь зөвхөн Монголын зах зээл гэлтгүү ер нь бол одоо чи бидний өөрсдийн бүтээж чадах тэр нэг баялаг байгаа шүү дээ. Үн цэнтэй зүйл бид нар зах зээл дээр нийлүүлж чадах үн цэнтэй зүйл. Энэ нь Монголын зах зээл гэдэг нэг 3.5 сая хүн амтай энэ улсын газар нутгад дээр байх бүтээгдэхүүн үйлчлэгээ гэхээсээ илүү бид нэр яагаад олон улсын зах зээл дээр яг ижлэх насны чи бит хоёрт ижлэхэн боловсрол эзэмсэн хүмүүсийн амьдралын чанар шал өөр явж байгаа байхгүй. Тэр хөгжцсөн орондоо чи бит хоёрын үнэлгээ шал өөр байгаа байхгүй тэнд. Гэхдээ бид нэр ур чадвар тэгээ зөөлөн ур чадвар, хатуу ур чадвар бүх юмараа ижлэхэн байж иж бага үнэлэгдээд амьдралын чанар нь ийм сул дорой байгаад байгаа юм бэ гэдэг л асуулт байгаа байхгүй. Тэгээ энийгээ бид нэр яагаад ийм уугаан гэхлээр л төр цэцэг гэл өөртөөсөө хамааралгүй зүйл рүү ингээд чих гээд үзээд идэг. Хамааралгүй гэж хэлж байгаа гэсэн хамааралтай юу? Хамааралтай тийм. Тэ нийгэм гэдэг чинь бүгдээрээ л нэг хэм дээр байгаа. Олоолаа оролцож иж бий болдог зүйл. Гэхдээ бид нар энийг энэ нь буруу, энэ нь муу байна гэж шүмжилт суухын хооронд өөрсдөө бүтээгээд олон улсын зах зээл рүү гарья. За энэ бол эндээ байж, энэ угаасаа
илаарших гэж уудна. Тэрний оронд хідүүлээ нийлж агаад энийг Монголын нэг сайн брэнд бий болгох ч юм. Монголоос гаралтай брэнд бий болгох ч. Тэгээ энэ нь цаашаага ирж яваа үедээ ихтгэл үнэмшил болог, загвар модель брэнд нь болог гэд бид нэр ер нь энэ харилцаа холбооны салбар дээрээс эхлэе. Тэгээ цаашаага олон улс руу гарыг гэдэг зорилготойсэн баг. Тэгээ энэ алсын хараа надад үнэхээр тийм шаардлагатай алсын хараа санагдсан баг. Зүгээр миний одоо дуртай хүсэж байгаа зүйл биш. Энэ бол шаардлагатай. Энэ цаг үед амьдарч байгаа залуучуудын хүсэж байгаа зүйл баггүй. Одоо мөрөөдөж байгаа зүйл юм тий. Тэгэл окей. Тгий гэж ороод тэгээд миний хамгийн дөрүүлж хийсэн зүйл нь зах зээл дээр нэвтрүүлэх нэрийг нь өөрчлөгээд Ондо гэдэг нэрийг өгсөн. Тэгээд би испани хэл дээрээс энэ үгийг авчирсан шүү дээ. Онда гэдэг үг байхгүй юу? Тийм үү? Тийм, Онда чинь ийм wave гэсэн үг шүү дээ юм бол тий. Далайн давлгаач гэж хэлдэг заримдаа. Зарим улсууд одоо Гватемала эсвэл одоо Төв Америкийн зарим нэг улсынхан бие биентэйгээ уулзахдаа Кеонда гэж асуудаг тий. За шин давлгаагаар юу байна даа л гэсэн асуулт. Юу нь юу байна гэж одоо шин зүйл юу байна? Үйлдэл нь одоо энэ тий. Тэгж асуудаг шүү дээ. Тэнгуут нь би яг манайх угаасаа зах зээл дээр 4 оператор байхад 5 дахь нь болж гарч ирж байгаа. Гэхдээ бид нар зөвхөн оператор биш, энэ бол өөр хүсэл зорилго, алсын хараатай компани. Тийм учраас энэ ялгаатай байх ёстой тий. Mobicom, Skytel, G-Mobile, Unitel гэдэг нэрнүүдийн араас гарч ирж байгаа тий. Энэ оператор компаниудын араас хийдгийг хийн, гэхдээ тэрнээс илүү хийх өрсөлдөх гээд байгаа биш. Энэ бол талбараа зөвхөн энд биш гадагшаагийн хардсан байгаа компани гэж бид нар бодоод би Онда гэдэг нэрийг өгье гэсэн юм. Тэгээ Онда гिचингууд Монгол хүнд шууд хэлэхлээр өө ин чинь тийм биш дээ гэж ойлгохгүй шүү дээ. Тийм. Тэгэнгუთ Ааг нь О болгох чунгууд Ондоо болчих. ялгаатай гэдэг өөр гэдэг утгаараа бидний хүсэж байгаа бүх зүйлсийг илэрхийлж чадах юм байна. Гэт дөрвөн үсгтэй бай технологийн компаниудын ер нь байдаг нийтлэг одоо аргачлал тэр юм байна. Дөрвөн үсгтэй байчи Ондоо гэдэг нэрээ өгчий гэд ингээд анхын санаачлагыг хийгээд за энэ брэнд бол Монголоос гадагшаа гарсан юм брэнд байна. Энэ бол яг оюун Монгол залуучуудын оюун ухаанаар бүтээгдсэн нэг юм брэнд болно гэдэг тийм бэлэгдэлтэйгэр тэгээд энэ нэрийг өгчсөн байхгүй. Тэгэл яг Ондог бид нэр 21 оны 9 сарын 16 байна уу 17-ны өдөр бид нэр ICT Expo дээр soft launch хийгээд ерөнхийдөө зах зээл дээр анх танилцуулсан. Тэгээд за бид нэр яг ийм юм хийх гэж байна гэд 4 жилийн өмнө. Тэгээд тэр бүх брендингийн ажил, communication тэ маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, зах зээл дээр нэвтрүүлэх үйлдэлийг тэр мөчөөс эхлээл хийж эхэлсэн л дээ. Тэгээ өнөөдөр хүртэл бид нэр одоо Улаанбаатар дархан Эрдэнэт оюутлогоо гэсэн 4 газар сүлжээгээд хэлсэн. Явж байна да. Ондоо брендийн нэг гол онцлог нь интернет дээр нэлээд тулгуурласан гэж би хараад байгаа зү. Тий. Яг ийм л юм л да. Харилцаа холбооны энэ үед хамгийн чухал зүйл нь интернет байгаа. Тий. Тэ хүмүүс дуудлага хийх, мессеж бичих гэхээсээ илүү интернет дээгүүр харилцаа холбоогоо шийдчихэж байгаа. Мөн интернетээр маш олон зүйлс хүний амьдралд хүрч байгаа хгүй. Одоо ганцхан энгийн жишээ нөх юм бол чивд хоёрын энэ яриа интернет дээгүүр хин нэгэнд очсон. Одоо ойлно гэж үзээд юм уу сонсоод байж байгаа хгүй. Тий. Тэгэхээр нөгөө интернет дээр харилцаа холбооны шийдэл ийм болчихсон энэ цаг үед бид нэр одоо энэс хоошд нь ямар байх уу гэдэг технологийн хувьслыг бид нэр ер нь харж чаддаг хамт олонтой байхгүй. Тэгээ манад байгаа мэрэгжлийн боловсрууччин бол яг энэ хурдан хувьсж байгаа технологиг аль чиглэлд яаж хувьсж байгаа гэдгийг хараа зогсохгүй юуг хийх юм бол зах зээл дээр өрсөлдөх чадвартай үн цэнийг бүтээж чадах вэ гэдгийг л мэддэг тийм мэрэгжлийн боловсрууччин байдаг. Тэгэхээр яг одоо харилцаа холбоо 5 дахь үе дээр явж байгаа 5G гэдэг зүйл бол удахгүй ороод ирнэ. Тэрний дараа 6 руу шилжинэ. 6 руу шилжих үед сансрын болон газрын дэд бүтц хослон ажилтдаг тэр цэг дээр очиход Монгол компани өрсөлдөх чадвартай байх уугүй юу гэдэгт л бид нар хариулах гэж байгаа гэсэн. Ер нь бол харилцаа холбооны компани гэхээсээ илүү бид нар харилцаа холбооны шийдлүүд дээр өөрсдөө өөрийн гэсэн шийдлийг бүтээдэг компани л гэсэн. Тэргээрээ бид нар технологийн компани болж ялгарч байгаа. Харилцаа холбооны салбарт ажилладаг уламжлалт оператор компаниуд яадаг вэ гэхээр
гадны компаниудын бүтээсэн зөөлөн болон хатууд эд бүтцийг оруулж ирээд өөрсдийнхөө тарифыг нэмээд борлуулдаг гэсэн үг. Тэгэхээр тэнд нөгөө бүтээх хэсэг нь бол гадаадад өөр боловсруучнуудын хийсэн зүйлийг авчираад би одоо гар утсан дээр энэ соронцтой төрөвчийг хийхгүйгээр гаднаас оруулж ирээд үн нэмээд зарж ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг худалдаж авч байгаа хүн бол Монгол хүний зарсан зүйлийг авч байгаа болохоос Монгол хүний бүтээсэн зүйлийг авч байгаа биш байхгүй. Тэгэхээр энэгээрээ бид нэр өрсөлдөх чадвартай бидний ялгарл гэж хардаг. Тийм болохоор ондоо гэдэг. Эсвэл ондоо юм да. Энэ бол энэ бол бидний хүсэж байгаа зүйл дээ. Тийм. Одоо тиймүүд чинь Elon Musk ингээл одоо дэлхийн одоо хүмүүсийн ингээд чиглэлийг харахаар сансраас мөнгө ингээл айгүйх шуурч штэ. Тэгээ биднес ч одоо ингээл энгийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс штэ. Тэгэхээр яаж тэр сансраас мөнгө их юм болоо гэл одоо би өөрөө эмч хүн л дээ. Тэг магадгүй мэдэхгүй байгаад болоод асууж байгаа шүү. Тэнгүүд чи яаж сансраас мөнгө хийнэ гэж одоо хүмүүс бодож чадчихна. Юу хаанаас мөнгө хийх юм бэ гэд би өөрөөсөө ойлгохгүй ш. Тэрийг нэг яриад өгч. Пүү. Наач айгуу удаан үргэлжлэх хариулттай асуулт байна. За яг ингэж юм л да. Elon Musk-ийн өөрийнх нь хийсэн байгаа одоо шийдлүүд дотроос хамгийн гайхалтай нь сансарт нам орбит руу очих буцах зардлыг хэмнэн чадсан технологийн шийдлийг хийсэн байгаа тий. Тэр нь бол сансрын хөлөг газраас хөөрөөд ачаагаа буулгачаад буцаад ирж хөөрсөн газараа буцаж зөөлөн газартаад дараагийн удаа дахин ашиглагдаж болдог тэр технологиг л хийсэн SpaceX компанитай. Тэрнийхээ дараа Starlink гээд Constellation Satellites гэж байгаа. Тэрний юу гэхээр жижиг оврын хиймэл дагуулууд нам орбитэд гараад дэлхийн одоо тойрог замын хамгийн намхан дэлхийдээ ойрхон хэсэгт нь гарангуудаа жижиг оврын хиймэл дагуулууд нь өөр хоорондоо холбогддог. Өөр хоорондоо дээр гараа холбогдохдоо бие биен рүүгээ интернетийг өгч авч чаддаг тийм сүлжээг хийсэн, хэрсэн дэлхийг тойрсон олон тооны хиймэл дагуулууд байна гэсэн үг. Жижиг олон. Одоо бараг 5000 орчим байгаа бах. Би яг тоочны мэдэхгүй. Гэхдээ 5000 орчим сателлит одоо ингээд дэлхий дээр тогтмол бидрийг тойрон хүрээлээд байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хиймэл дагуулуудаараа дамжуулангуудаа доошогоо газрын станцууд гэж байдаг. Тэр газрын станцууд нь дэлхийн бас олон газар байршиж байгаа. Тэр станцуудаараа шилэн кабелаар холбогдсон газрын станцуудаараа дээшээгээ интернетийг хин нэгэн тэр дээр байгаа жижиг нам оврын хиймэл дагуул руу буудаж өгөөд тэр нь цацаад доошогоо буцаага дэлхийн бусад нөгөө Starlink-ийн төхөөрөмж эзэмшиж байгаа хүмүүс рүүгээ интернетийг өгдөг гэсэн. Тэгэхээр энэгээр тэр хүн харилцаа холбооны орчин цагийн хамгийн хямд өртгөр хийж байгаа одоо шийдлийг гаргасан байна. Хямд өртөг гэж байгаа зах зээл дээр нийлүүлж байгаа өртгийг нь хэлж байгаа шүү. Түүнээс бүтсэн өртөг нь бол биш те. Тэгээд одоо манайр юу их гэж юм гэхээр энэ интернетийн үйлчилгээг хүргээ зогсохгүй цаашаа гар утас руу шууд интернетийг өгөх сүлжээ өгөөд гар утаснаас дээшээгээ шууд тийм миний гар утас дээшээгээ хиймэл дагуултай холбогдно. Тий. Тэрлүү зорж байгаа. Гэхдээ хэдийн хугацааны дараа давуу тал. Яг уу эрсдэлтэй даах ч юу бах те зүгээр ер нь бол энэ гар утсан дотор ямар технологийн шийдлийг хийснээрээ нэг 700 гаруй км-ийн цаана байгаа хиймэл дагуулаас шууд сүлжээгээ аваад энэ дээр бид бүхний хэрэгжилж байгаа хурдан интернет болон бусад зүйлс явах байл гэдэг асуулт тахгүй. Тэгэхээр энийг одоо хийчих юм бол хот суурин газарт бид нэр ондоогийн сүлжээг ашиглаж ийла. Хөдөө орон нутг руу явлаа гэхэд Starlink-ийн сүлжээгээр шууд холбогдох тийм шийдэлтэй байж болно л гэсэн үг. Тэгэхээр эрсдэл гэхээсээ илүү энэ бол хүн төрөлхтний ололт амжилт. Энэ бол маш гайхалтай шийдэл. Тэгээ энийг хийснээр харилцаа холбооны салбарт хувьсэл бий болно. Тэгээ дагаад хэрэглэгчдэр олон тооны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гарч ирнэ. Хэрэглэгч талдаа илүү одоо ээлтэй тариф бий болно. Гэх мэтчлэн ингэ даваа талаад үүснэ. Яг одоо хүн дараагийн иргэн үедээ юу болох гэж юм гэхээр бидний зан төлөвөөс бий болж байгаа их мэдээлэл нь одоогийн бидний нэршээд агаар их өгөгдөл буюу
чи бит хоёрын бүтээж байгаа үйлдэлүүдийн сааталд үлдэж байгаа том мэдээллүүд олон тоогоор олшоод нэгтгэгдээд нэг газар ирэхээрээ чи бид нар одоо ирээдүйд тэрнээс цаашх ирээдүйд юу хийж юу хүсэж байгаа вэ гэдг нь таамаглагдах чадвартай болж байгаа байхгүй. Тэгж таамаглагдах чадвартай болсноороо хиймэл оюун ухаан гэдэг зүйл үүсэнгуудаа бидний амьдралд бий болж болох эрсдлүүдийг урьдчилан таамаглаад эрсдлээс хамгаалах, дээрээс нь бидний хүсэлд нийцсэн зүйлс бий болох тийм одоо чадамжтай болж ийн гэсэн. Тэгэхээр харилцаа холбоо гэдэг бол энэ бүх мэдээллийг цуглуулах, нэг доор байршуулах, дээрээс нь ашиглуулах тэр хурдтай технологийн шийдлийг бий болгож байгаа хамгийн тулгуур салбаруудын нэг нь. Тэгэхээр нөгөө хиймэл оюун ухаан дээр тулгуурласан ангаахын салбарт ороод ирлээ, онцлогоо тий. Харин тийм. Боловсролын салбарт ороод ирлээ. Заах арга болон үзүүлэх одоо маш олон хүүхдэд зориулсан ямар шийдлүүд гарч ирж байгаа бүүмэд маш олон зүйлс байгаа. За ингээд бизнесийн салбарт бол зан төлөвийг шинжлэх, хэрэглэгчид хүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийн тоочны оновчтой санал болгох, дээрээс нь хэрэглэгчийн өөрийнх нь одоо худалдаа авах чадварт худалдаа авах чадамж болон одоо нэг хүсэл зорилгот нийцсэн бараа бүтээгдэхүүн сегментчлэх гэх мэтчлийн юмнуудыг хийх гэдэг ингээд асар олон одоо зүйлс гарч ирж байгаа. Энийг хүн өөрөө хийдэг байсныг их хөвгөлтөй хамтарч AI-тай хамтарч хийснээрээ богино хугацаанд оновчтой их шийдэл рүү явж байгаа гэсэн. Тэгэхээр цаад утгаараа юу болж байгаа юм гэхээр Elon Musk-ийн хийсэн энэ шийдэл нь хөгжлийг хурцсах байгаа л гэсэн. Бидний очих байсан цэг магадгүй хэдэн жилийн дараа байсан бол тэрний одоо туулах замыг богиносхоод чи бит хоёр одоо хөгшөхөөс өмнө энэ гайхалтай зүйлс бий болох байх. Тэгээ цаад хүний зорддог зүйл нь Марс дээр туг татгах шүү дээ. Тэгэхээр одоо Марс дээр туг татгах юм байна. Бид хэд харин утаагаа яриад ичиж болохгүй байхгүй. Үнэштэй тий. Түүжил мүжил гэд вэжиж болмоор байгаа. Тэгэхээр тэр чиглэл рүү бид нар хөгжих хэрэгтэй. Хизээлээд нэг герман хүүхэдтэй бол за тэр чинь баг 14 5 тал хүүхэдтэйсэн баха. За ямар мэрэгжилт болох юм тэр нэг хідүү үеэрээ дамжсан эмчл юм байна л да. Тэгэнгүүтээ би нөгөө миний экспедишн болохоор за одоо хувийн эмнэлгээ өвлүүлэх гэл энэ хүүхдийг эмчил болох юм болов гэж би бодоод чи ямар мэрэгжилтэй болох юм гээ би асуухгүй юу. Тэгсэн чинь би урдаас сансрын нисгч бол сансарталны холбоотой мэрэгжил би эзэмшнэ гэд яг мэрэгжлээ тодорхойлцсон. Тэнгүүдээ тэр мэрэгжил нь ингээд маш нөгөө ойлгомжтой өөрөө тэр эндээ бүр ингээд одоо хүрх тактикуудаа ингээд баг ингээд тодорхойлцсон байхгүй тэр хүүхд. Тэнгүүд би бүр ингээд одоо ингээд станы биднес чинь утаагаал бодоол нөгөө улс төрөө бодоол ингээд ингэсэн явж идэл чинь нөгөө хүүхд чинь надад жир сэтэл ингээд бас нэг мэдрэмж өгч байгаа юм чинь. Тэгээ би ингээд шүдний эмчгээл өөрийгөө технологиос ингээд хаагаал тэгж бас болохгүй байна. Энэ салбарыг бас ойлгож авах хэрэгтэй юм байна гэдэг бас нэг мессеж өгчсэн шүү. За тэг хиймэл оюун ухаан гэдэг нэг одоо гараад байна. Тэнгүүд чинь биднес ингээ хиймэл оюун ухааныг хэрэглэх ёстой. Тэгвэл хэрэглэжүүл биднес хүний нөөцөө хэмнэх гээд байна. Цаг орон зайгаа хэмнэх гээд байна. Төсвөө хэмнэх гээд байна гэд айгүй ойлгоод байдаг. Одоо яг зөвхөн миний сайн ангаахын салбар дээр бол хиймэл оюун ухаан яг яаж орж ирвэл чамд ингээд гадны нүдээр одоо чи нэг одоо технологи юм байна гэд би нэг юм ч хүн байлаа гэд яагуул надад миний ажлыг хөнгөвчлөх гээд байгаа юм шиг харагдаж байна. Яг хиймэл оюун ухаан чинь хамгийн бидэрт нэн тэргуунд орж ирэх шууд чамд үнцний өгөх хэсэг нь бол шийдвэр гаргалтанд чинь тус болох оновчтой мэдээллийг нэгтгэж өгөх байхгүй. Тэгэхээр хүний нөөцөө хэмнэх гэхээс илүү бид нар хүний нөөц хэмнэх мөчлөг рүүгээ орох арай болоогүй. Гэхдээ хиймэл оюун ухаан дээр тулгуурлаад одоо жишээлх юм бол чи яг шүдний ямар одоо чиглэлд нь мэрэгсэн байгаа вэ? Би одоо имплант уу? Тийм. Тэгэхээр имплантыг хийхдээ тухайн одоо имплант хүсэж байгаа хүнийх нь аман дотор ямар төрлийн имплант зохимжтой вэ гэдэг бодолтыг хийхэд эстетикний шийдвэр гаргалаа гэхэд тэр эстетикийг гаргахад чиний үзэмж хиймэл оюун ухаан хоёрын бодох гаргаж ирэх үзэмж хоёрын хооронд ялгаа байх байхгүй. Тэгэхээр чи гэдэг нэг байхад нөгөө талд нь хиймэл оюун ухаан сая эмч нарын хийсэн эстетикийг чамд санал болгоод за ийм 3 боломж байна.
энэ гурван боломжийн энийн сонгуулийн юм байна, энийн сонгуулийн юм байна, энийг сонгуулийн юм байна. Та өөрөө сонголтоо хий гэд чамд ийм өгөгдөлтөй тайлбар өгөхлөөр чамд тусалчлаа юм л да. Чамайг илүү олон хувилаад бүр олон одоо хийсэн экспертүүдийн хийсэн мэдлэг дээр тулгуурлангуудаа чам зөвлөмж болгож өгч байгаа. Энэ бол одоо хамгийн ихний орох хэлбэр нь баг. Тэрнээс цаашлаад бол яг үнэхээр бүр имплант хийх шаардлагагүй болох хэмжээний мэдлэгийг тэр имплант хийлгээд байгаа хүмүүсийг эрт насанд нь очоод тэр мэдлэг нь хүрэх гэх жишээний юмрууд руу л орох баг. Бүр ингээ асуудлуудыг суураар нь шийдэх хэмжээнд те хиймэл оюун ухаан гэдэг бол тэр асуудлыг тухайн үед нь шийдэхээс илүү энийг өглуургаар нь харах юм бол асар олон асуудлыг өглуургаар нь шийдээд уул сураар нь шийдээд prevent гэдэг шүү дээ. Урьдчилан сэргийлэх тэр юмруу ашиглах юм бол илүү үр дүнтэй байх бах. Тэгээд бид нөгөө яасныхан дараа яана гэдэг үлээ. Нэг өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэдэг шүү дээ. Хоцорч шийдвэр гаргаад идэг. Манайхны эрүүл мэнд дээр ажиглагдаад хахад яг өвдснөөхөө дараа дандаа ойлгож шийдэл хайдаг шүү дээ. Тэгээ өвдөхөөс өмнө бүр ингээд айгүй олон гаргалгаанууд байж хахад тэр өөрчлөлтүүдийг хийхгүй явсаар байгаад өвдөөд эцсийн шатныхаа яг өмнөхдөр нь энэ ойлгоол заа хэвээр. За маргаашнаас би шинэ хүн болно гэл. Тий. Ер нь бол цагийн тулгаж юм хийдэг гэдэг нөө манай монголчууд ч ер нь айгүй их цагийн тулгаж юм хийдэг штэ гэдэг яриа айгүй их сонсч ирсэн үү? Тэгсэн. Тий. Бид нар гэрийн даалгавраар хүртэл яг маргаа шалгалтаа бол өмнөх өдөр нь хийж мэдэг гээл тий. Яг нэг тиймэрхүү яриа нь бүр хинэггүй ингээд за угаасаа л ийндээ гэд хүлээн зөвшөөр гэж байгаа аятаа яриад идэх байхгүй юу? Тэхгүй л байх боломжийг хиймэл оюухаа өгөх гээд байгаа байхгүй. Аль тэрнээс өмнөх шийдвэрийг гаргахад тус болох мэдээллийг өгч чадхаар байгаа байхгүй. За одоо мандал маань ингээл бизнесийн ертөнцид одоо ингээл хүчтэй байсураа эзлээд одоо ингээ явж байна. За бизнесийн талаар яваад Монголын бизнесийн нөхцөл байдал ямар байна? Тэгээ найз нь бол ер нь бизнес эрхлэж биш байсан юм лээ шүү дээ. Би чинь шүтний эмнэлгийн ажиллуулаад хөөрхөн ингээд яг эмчээгээл ингээл явж исэн юм. Одоо нэг шүтний саажны үйлдвэр ингээд нээсэн чинь ингээд нэг жоохон ойлгох гээд ингээд жоохон трама авцсан явж байгаа хүн байхгүй юу? Энэ бол ямар байна? Яагаад энэ чамд ямар асуудал байна? За яг тэ тэгэл нөө би бизнесийг ийм хард гэж нэгдүгээр төрөөсөө ойлгоогүй. Тийм тэнгүүтээ бизнес гэдэг нь болохоор бас одоо маш нөгөө нэг өөрийгөө эвдэх шаардлагатай бас болдсон мэлээ гэж би харсан. Тэгээд тоон дээр үндэслэлт юм байна. Бүх юм тоо, үр дүн гэдэг хоёр юм дээр л бас яваад байгаа байхгүй. Урд нь ч болохоор биднес нөгөө нэг ингээл хүн идэглээ, that's the happiness тий. Тэгэл ингээл хараад яваад идэг гэсэн юм билээ. Тийм. Тэгэхээр бизнесийн ертөнцийн ер нь Монголд ямар байна? Тийм. Би бол яг одоо хувь хүнийхээ өнцгөөс хариулъя заа. Тийм. Би бизнесийг зөвхөн тоо гэж харддаг үе өнгөрч байгаа гэж найддаг. Өнгөрч байгаа, өнгөрөөсөө гэж хүсдэг. Бизнес бол яг үнцэн тий бий болгож байгаа үнцэн нь тоон үзүүлэлтээр зөвхөн хэмжигддэг байх цаг хугацаанд хурдан өнгөрөөсөө гэж бодож байгаа. Зөвхөн ашиг олох гэж бизнес хийдэг биш. Бизнес нь илүү яг одоо бидний амьдарч байгаа цаг мөчид бол нийгмийн асуудлуудыг шийдсэн тэ олуула өгөөж нь хүртэж болдог тийм горим руу нэвтэрч чадах тийм бизнесийн орчин бий болоосаа гэж хүсдэг байхгүй. Тэг яг хуу чиний хэлж байгаа зөв хахир хатуу ашиг орлого нэмэгдэх ёстой, яаж хийж байгаа борлуулагдах ёстой гэх мэтчлэн ингээд хатуу шаардлагуудыг бизнес тавьдаг. Бизнес хийдэг хүмүүсийн зан төлөмж гэсэн өөр болчихсон тийм cool гэдэг ч тийм одоо юу гэх юм бэ? Хахир. Тий. Хатуу шийдвэрүүдээ гаргаж чаддаг хүмүүс бизнес хийх ёстой гэх мэтчлэн ингээд байдаг. Би бол одоо Монголд байгаа бизнесийн орчин хоёр төрлийн орчин байна. Нэг нь бол төрөөс хамааралтай тусгай зохицуулалттай бизнесийн орчин гэж хэлж байна. Лиценз авч хийдэг.
Лиценз авч хийн гэдэг маань угаасаа бизнесийн хязгаар нь төрөөр хамгаалагдсан. Тэр дотор тодорхой хэмжээний тоглогч нар орж ир тоглодог. Өгөөж нь өндөр. Тэгснээ төр бизнес гэдэг ийм төр бизнес хөрөнгө оруулагч гэсэн ийм гурван түвшинд харилцааг зохицуулах хэрэгтэй. Тэгээд давхар бизнес хийх хэрэгтэй. За энэ бол нэг хэсэг нь. Нөгөө талд нь бол яг одоо жижиг дунд бизнестэй мөнчгөрөөр явж байгаа. Төрөөс хамааралгүй яг зах зээл бодитоор зах зээлийн тооцоололт хувирдаг те инфляц гих зэрэг одоо энэ ханшийн зөрүүнээс долларын ханш гих зэрэг зүйлсэн шууд нөлөөлөл тэр хүмүүсийн амьдралд дундаж давхрахт байх уу шууд ядуу руу орох уу гэдэг нь ингээд ховсоо явж идэх тэр хатуу хэсэг. За ингээд харахаар бизнес өөрөө хувьсаад миний саяны хэлж байгаа цэг рүү очие гэвэл хүн өөрөө хувьсах хэрэгтэй байхгүй. Бизнес хийж байгаа хүн нь өөрөө. Бизнесийн өгөөжийг хитгэн хүн аваад эзэд нь л өмчлөдөг, эзэд нь л өгөөж нь хүртдэг байх юм бол ядуурл байсан хിവэрэ байна. Энэ нийгэм энэ залуучууд мөрөөдөл нь ипотекийн зээлтэй болох. Тэг мөрөөдөл нь штэ. Хүний мөрөөдөл олон жил төлөх зээл авах чадвартай болох юмсан, нэг байшинтай болчих юмсан гэдэг мөрөөдөл байхад хитрхи харамсалтай байгаа штэ. Нэг удаа л амьдрах амьдралтай тий. Тэгээ мөрөөдөл нь машинтай болчих юмсан тий. Тэгээ мөрөөдөл нь одоо яг нэг юм анхдагч хэрэгцээнийх нь зүйлс өөрийнх нь мөрөөдөл болцсон байх чинь хитрхи харамсалтай байхгүй. Тэгэхээр хүн өөрөө энийгээ өөрчилж, хүн өөрөө хувьсчиж тий stakeholder economy гэж одоо манай компани зорж байгаа зүйл бол өгөөжийг нь бүтээж байгаа залуус нь хүртдэг, хөрөнгө оруулагч нар нь хүртдэг, ажилчид нь хүртдэг, хамтрагч нар нь хүртдэг тийм бизнесийн орчныг л бид нар бий болгомоор байгаа. Энийг дан нэг компани хийж чадахгүй. Гэхдээ олуулаа нэгдчихийж ойлголцчихийж энэ орчин руу явна. Яг зах зээлийн шилжилтийн үе хатуу байсан уу гэвэл тийм. Тэ хоолгүй хонжсэн үеуд байгаа. Тодорхойгүй үеуд байгаа. Тэр үед бий болгосон ганцхан 8-ны капитал дээрээс бий болсон маш том бизнесүүд өнөөдөр Монголын нийгмийг нуруунд дээр авч явж байна гэвэл тийм. Гэхдээ энэ нь тэгээд л яваад бай гэсэн үг бол биш. Энэ хувирах хэвээр, хувьсах хэвээр, дараагийн шатандаа гарах хэвээр. Дараагийн шатандаа гаргая гэж байгаа бол энэ дотор байгаа залуучууд нь өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэр сэтгэлгээ өөрчлөгдөж энэ хувьсэл бий болно. Тэгэхээр би бизнесийн орчныг муухай байна, хатуу байна гэж боддгоо гэвэл боддог. Гэхдээ би энэ тухай бодохыг хүсдэггүй. Энийг яавал өөрчилж болох вэ гэдэг рүү бодлоо чилээх нь илүү дээр гэж боддог. Тийм болохоор чадхаараа тий би эхлээд амар хүн төвтэй тэр одоо би ажилчин гэж нэрлэх дургу хамт олон гэр бүлийн гишүүд одоо айл болох өөр нэр томьёогоор би хэлж нэршийг зорддог. Тэгэхээр манад байгаа нэг зүйлийг, ижлэхэн зүйлийг зорио явж байгаа тэр хүмүүсийгээ нэгдүгürt бие сэтгэлийн эрүүл мэнд нэг зүйл шүү гэд эрүүл мэнд бие бэлтэр болон сэтгэл зүйн эрүүл мэнд нэг зүйл шүү гэд энийг нь их чухалчилдаг. Дараад нь мэдээж тэр хүн өөрөө амар амгалан бие бэлтрийн хувьд эрүүл байх юм бол хөдөлмөрийн бүтээмж төдий чинээ өндөр байна. Хөдөлмөрийн бүтээмж нэг хүн өндөр байна. Олоолаа өндөр байхад угаасаа тэр зорилго руу түргэн очиж штэ. Тэгээд өрсөлдөгчөө зөв сонгоод өрсөлдөгчөө бид нар цаг хугацаа гэж хардаг байхгүй. Бид нар маргааштай л уралдаж байгаа. Нөгөө өдрийн араас явж байгаа тий. Тэгэхээр түүнээс би нөгөө оператор компаниудаас илүү орлоготой байх гих зэрэг зүйлс нь бол цаг хугацааны зүйл, бонусанд нэрх зүйл болохоос биш. Бидний өрсөлдөд байгаа зүйл бол өөрсдийнхөө маргааштай нөгөө төртөө цаг хугацаатайгаа л өрсөлдөд байгаа. Яаж энгийн голдролтой явж исэн бол би 50 наснда очиход нэг зүйл бий болгоцсон байна. Гэхдээ саяны шиг өөрчлөлтүүдийг, энэ сэтгэлгээний өөрчлөлтүүдийг хийчих юм бол 50-тай очих байсан юм дээр би 45-тай очиж болохоор байгаа байхгүй. Үлдсэн 5 жилд нь дахиад өөр хувьслыг хийж болох байхгүй. Илүү гарч байгаа хугацаанд нь тий. Тэгэхээр энийг л бид нэр хийхийг зорддог. Энийг аль болох коллективли буюу олуулаа энийг хамтдаа шийдэхийг хүсдэг. Тэгээ бид нэр үргэлж хэрэглэгчийн талд байдаг. Бид ондоо бол яг
чиний талд байгаа байхгүй. Бид нөгөө бизнес гिचингууд бизнес хийж байгаа хүмүүс болон зах зээл гээд нэг юм хоёр талд ингээ гарцсан байгаа шүү дээ. Тийм. Тэнгуут ондоогийн сэтэл нь ондоо болвол зах зээл талдаа байгаа. Хэрэглэгч талдаа. Яг хэрэглэгчээ мэдрээ тэрнээсээ үүссэн бүтээгдэхүүнийг гаргах сонирхолтой гэсэн. Тийм. Ер нь бол энэ бол хиний төлөө юм ийгээд байна гэхэлэр хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч нар гээд мэдээж бүх чухал хэсгүүд байна. Мэдээж тэдний хүн төлөө юм хийж байгаа. Ашигын төлөө бизнес үг гэвэл тийм. Гэхдээ эн чинь хүн төвтэй гэж хэлээд байгаа маань хэрэглэгч дотроо хэрэглэгчийн талд байдаг л компани байхгүй. Тэгжиж л бид нар энийг хийж олон улсын түвшинд гаргая гэж. Түүнээс биш бизнес хийж байгаа бид нар бол энэ талтай байна. Ашиг өсгөхийн тулд бид нэр үнэ нэмжийн гих зэрэг тийм үйлдэлүүдийг бизнес ориентацтай зөвхөн бизнес гэдэг тоогоор хэмжиж бид нар энэ шийдвэрүүдийг гаргахгүй. Энэ бол энийг хэрэглэж байгаа хүмүүсийн амьдралын чанар үнэхээр сайжирч ясаа гэдэг үүднээс хэрэглэгчийн талд байдаг брэнд бүтээж байгаа байхгүй. Тэгэхээр ондоо чиний талд байхгүй. Тэгэхээр хүн болгоныг айгаа хүртээмжтэй интернеттэй болгочих юм бол тэр хүнд утас байгаа, интернет байгаа. Тэгэл юу хайхаа тэр хүн өөрөө шийдээд юунд тэмүүлж байгаа өөрөө л тодорхойлож явчих шүү дээ. Уул нь л. Интернет бол яг энэ ер нь бол ингээ боломж өгж байгаа. Чиний хүсэж байгаа зүйлийг чинь маа гэхгүй. Гэхдээ чам хүсэж байгаа зүйлд чинь хүрэхэд тус болох те enabler байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн тэр өнцгөөс харах юм бол тийм. Гэхдээ бид нэр яг нэг юм интернет харилцаа холбооны шийдлийг гар утсан дээр байгаа SIM картаар хязгаарлаж харахгүй байхгүй. Энэс шүү өргөн хүрээтэйгээр харж тэрлүүс өрж байгаа. Тэгэхээр миний ойлгосноор бол ондогийн за яг ондог айгүй их ярьчлаа. Гэхдээ ондогийн одоо яг зүгээр шүү. Тийм. Ондогийн яг энэ нэг юм уураг тархийг нь бол яг Монгол инженер залуучууд бол бүтээж ийн гэж ойлголоо тий. Тий. Монголчууд. Зөв. Энэ бол бас айгүй том үнц нь. За одоо манай мандал маань их амжилттай аваа. Тийм үү? Тий. Тэгэхээр одоо нөгөө нэг амжилттай явж байхад яг ямар хэрэглэхүүнүүд хэрэгжилж байна? Яг ямар өөртөө гол одоо зарчим баримталчиж бас амжилтанд хүрч байна? Төлөвлөгөө нэгдүгürt айгуу чухал. Төлөвлөгөө нь ажлын төлөвлөгөө аль болох өнөөдөр болох үйл явдлаа мэдээд тэрэндээ бэлэн байхыг хичээнэ. Гэхдээ амьдрал хүснэр болохгүй амьдрал яг таамгаар явдгүү те. Гэхдээ аль болох магадлалаар хамгийн сайн мэдэж чадах хэмжээнд төлөвлөхийг их зорддог. Тэгээд би эрүүл бол саруул ухаантай байна гэдэг хамгийн түрүүлэн миний зорддог зүйл нь маш сайхан өглөөний цагаа уучаад бэлтгэл хийдэг. Тэгээд би ажил эхлэхээс өмнө дор хаяж яг 1 цаг бэлтгэл хийгээд нэг 800-аас 1000 калори burn хийчихэд тэгээд ажил руугаа ордог. Тэгээд тэр ажил руугаа орсныхаа дараа ер нь бол миний өдөр тутамдаа хийдэг зүйлс ер нь энгийн шийдвэр гаргалтанд тус болно. Шийдвэр гаргалтанд тус болохдоо хүний өмнөөс орж ажлыг хийх гэхээсээ илүү тухайн хүмүүст яавал би тусалчих уу гэдэг хандлагаас л эхэлдэг. Тэгэхээр ер нь бол төлөвлөлтийн дагуу би энэ ажлуудыг хийгээсээ гадна тэр хүмүүст тус болж чадах бүх зүйлсийг өөрийгөө зориулъя гэж хүсдэг. Тэгээ энэ хугацаанд бид нэр юу гэж чухалчдгүй гэхээр нэгдүгürt би сэтгэл хангалуун байна уу? Би энэ авж байгаа мэдрэмжээ яг таньж чадж гин үү? Би ядраад байна уу? Би энийг хийхдээ түгшээд байна уу? Айцтай байна уу? Аль болох өөрийнхөө энэ би болж байгаа мэдрэмжүүдээ таних, дээрээс нь бусдыхыг таних. Тэгээд би ер нь бол яг цэвэр EQ талдаа би яг хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг нь нааталт яриад байгаа зүйл, цааталт хүсэж байгаа зүйл хоёрт ялгаа байна уу гэдгийг л би таньж мэдгээд зарцуулдаг гэсэн. Тэгж яагаад дундаа уулзна. Тэгээд л урагшлна. Аль болох бага хугацааг үр ашиггүй одоо ямар нэгэн зүйлд өнгөрөхийг зарцуулна. Аль болох их хугацааг амархад зарцуулна. Тэгээд л болоо. Ер нь бол ингээд
надаас хамгийн их одоо нөгөө миний одоо түгээмэл ашигладаг аргачлал юу вэ гэх юм бол би өөрийгөө илүү их зовоочдөг гэсэн. Бэлтгэлээр өөрийгөө зовоочхлоор хангалттай зовчдөг учраас бусад зовлон нэг их тийм том зовлон биш болчдөг байхгүй. Тэгэхээр тэр би ухамсартайгаар нөгөө волонтери өөрийгөө зовоож байгаа хэсгээ их хийчдэг гэсэн. Тэгэхээр бусад юмс тэгэл болтгол зүйл. Аль болох сэтгэл хөдлөл автаад ингээд дээшээ доошоо унж хилбэлцээд байхгүй их чармаадаг. Тэгэх юм бол ер нь бол их одоо шийдвэр гаргалт зөв зүйтэй болно. Гэхдээ эн чинь ингээд цаг хугацааны явцад угаасаа сэтгэл хөдлөл багасаад ирд юм байлээ. Анх их өндөр байжгаад ингээд ажиглаад байхад илүү нейтрал одоо ингээд нейтрал зон дээр айгүй их удаан хугацаанд байж чаддаг болоод байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс бол шийдвэр гаргалтанд хэрэгэлдэг 7 аргачлал энэ төргээл аимшигтай юмнууд ярих бах. Гэтэ минийх бол цэвэр ориентац нь өөр лүгөө харж агаад би юу хүсэж байна, би юу мэдрээд байна гэдгийг таниад дараа нь бусдыг таньчаад тэгээд тэр дундаа уулзахыг л би хичээдэг гэсэн. Тэгэхээр надад нейтрал зон дээр байхад айгүй хэлбэр болчдөг. Тэгээ би өдрийн төгсгөлд өнөөдөр би юу сурсан бэ гэдгээл жоохон анзаарахыг хичээдэг. Гэтэ нэг амар сүртэй гээл бүр өнөөдөр би юу амжуулаа, юу сурсан бэ гээл өдөр алган бас өөрийгөө тэгж мотивацлахгүй зүтэй. Гэтэ ер нь бол орой алгансгүй бол бас ингээд дүнэлт тгээ яваад идэм үү? Ингээд яг уу нөгөө нэг өдөр болгонд чинь том шийдвэр гаргалтууд байхгүй шүү дээ. Тийм том шийдвэр гаргалттай өдрүүд угаасаа хаяа нэг ингээд юу болчих вэ гэдг нь бодогдох нь автоматчилсан байдаг байхгүй юу? Ингийн өдрүүд ингийнээрээ л өнгөрнө. Асуудалгүй. Гэхдээ том шийдвэр гаргалттай өдрүүдэд яг тэрийг бодохгүй бол сүүлдээ тэмдэглэхээ болчдөг байхгүй. Тэмдэглэнэ гэдэг нь celebrate гэж хэлж байгаа шүү. Бид нэр яг ингээд том шийдвэр гаргалт celebrate гэж чинь бид нар ингээд би ийм юм хийчлээ гэдгээ өөрөө acknowledge хийн гэж аахгүй. Би яг ингээд би ийм юм бүтээчлээ, ийм шийдвэр гаргалт хийчлээ гэдгээ яг өөрөө өөртөөгөө хэлээд мандуула чи энийг хийчих чадлаа шүү, энийг хийсэн шүү, ийм юм болсон шүү, чи ингэж алдсан шүү, ингэж онсон шүү гэдгээ өөрөө өөртөө сануулгыг хэлж байгаа юм. Тэгээ тийм үйл явдал чи өдрө болгон болохгүй. Тэрийг бол яг тийм болсон үед нь заавал өөртөө хэлж байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө сэтгэл уналтыг зохицуулж ингээд амар нам байх гэж ингээд үзээд ангуу тэр багасаад ирт юм бэл. Тэгээ тэр нь тийм болохоор кайф авахаа болж эхэллээ. Ажлаасаа кайф. Тийм. Бусад юмсаас кайф. Гэтэ би өөрийгөө хоёр хувааж байгаа. Нэг нь бол мандуулын хүслийн чиглэлд. Нөгөөх нь мандуул бусад хүмүүст хэрхэн одоо бусад хүмүүсийн хүслийн чиглэл гэх юм уу? Би энэ хийгээд байгаа подкаст бол миний чадах олон нийтэд хийж болох зүйл хэвгүй. Тэгээ энэ бол миний цэвэр passion project. Би бол энийг олон нийтэд зориулаад би ийм л юм хийж чадах юм байна. Та нарт өнөөдөр би туслахын тулд би энийг л хийж чадах юм байна гэж хийж байгаа төсөл нь. Нөгөөх нь мандуулын ондоо бусад юмнууд те яг мандуул өөрийнхөө төлөө хийж байгаа зүйлс. Тэгэхээр яг аль болох би хүмүүсийг ингэж уриалдаг. Нийгэмдээ зориулсан нэг зүйлтэй болох хэрэгтэй. Нийгмийн асуудлыг шийдэж байгаа ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийж сурах. Тэр нийгэм гэхэлэр заавал бүх олон нийт байх шаардлагагүй шүү дээ. Таны орчны хүмүүс ч үж болно, нэг орчинд амьдардаг хүмүүс ч үж болно. Нэг дүүрэгт амьдардаг, нэг хорооных, нэг мэдэхгүй сургуулийнх. Тэгээд тэдний чиглэлт нэг зүйл. Тэгээд өөрийнхөө чиглэл. Тэгээд энэ хоёрыг баланслж чадах юм бол хүн яг амьдрал дээр нэг юм тэнцвэртэй байж чадах юм шиг. Нөгөө хамааралтай байж чадах гэдэг байна. Бусдаас. Тэгээд би бусдын нэг хэсэг гэдэг тэр мэддэгтхэн хүнд бий болох гэдэг байна. Тэгэхгүй зөвхөн би миний л амьдрал гэдэг тахлаар бидэрт уялдаатай юм багийн ажиллагаа үүсэхгүй байгаа байхгүй. Тэр багийн ажиллагаа гэдэг юм чинь зүгээр л яг нэг баг дотор байгаа хүн сурдаг зүйл биш байхгүй. Энэ нийгмийн нэг хэсэг байхыг сурсан хүний ажиллагаа байхгүй. Тэгэхээр би энийг яг өрхтөж хичээж ажилладаг. Нийгмийн нэг хэсэг байхгүй. За тэгэнгүүт чи яг багийн ажил гэж ярингууд чи монголчууд чинь багийн ажил хийж жоохон тиймэрхүү те.
жоохон багийн ажиллагаатай жоохон муу хүмүүс гэж би хардаг байхгүй юу. За би ч харах жоохтой бөөнөрөө л тэгж ярьдэн штэ тий. Тэгэхээр хэрв эвлэлт нэгдээд ингээ ажиллаж чадвал биднээс айгүй сайн ажиллаж чадах тийм арт түмэн байгаа даахгүй. Тэгэхээр яаж ингээд монголчуудыг бас яаж биднээс ийм эвлэлт нэгдүүлэх тийм чамд жижигхэн тип байна уу? Нэг юм аргачлал ч юм уу. Одоо ингээл хамт олныг өдөр тунгат чинь бид айгүй эвтэй байхыг биднээс байнга л сануулж идэв штэ тий. Тэгэл нөгөө нэг эго өндөртэй зарим хүмүүс байж болно. Бигээрээ дайрч болно. Тэгтээ биднээс багаараа ажиллаж байгаа гэдгийг ойлгуулахад яг нэг юм өдөртөгч хүний зүгээс нэг юм хөрхөө хэрэгжүүлцдэг жижигхэн типүүд байна уу? Тэр дотор яг нөгөө эгон өндөртэй байгаа хүнийг барьж аваад зодсон дээр шүү дээ. Хамгийн амбицтай байгааг нь бусдын нүдэн дээр зодж өгөөл тэгэл асуудал юм шүү дээ. Юу нөө. Тийм яг нөгөө энэ бол бүр хамгийн бохир аргачлал нах тий. Тийм юм мэдээж тогтцсон тийм зүйл гэж байхгүй хаа. Би бол тэгж бочин тухайн хүмүүсээсээ л чи хүн бүр ондоо байгаа шүү дээ. Адилсан адилгүй ялгаатай. Тэгээд тэр харилцаа адил хүмүүс чинь ингээд нэг газар ирчингууд тухайн багийн өөрийнх нь дутуу зүйлс давуу тал гэдэг нэг юм гараад ирнэ тэ. Тэрэн дээрээс хамаарад урагшлахад хин нь яах уу гэдэг ийм тохируулгууд хийх шаардлагатай байхгүй. Тэгэхээр үргэлж бий ашиглагддаг зөв аргачлал гэж байхгүй. Тэр дотор нөгөө нэг угаасаа зарим нэг үед лидер нь байхад айгүй мэдлэгтэй, чадвартай, бүхнийг мэддэг юм шиг лидер байх дүр байж болно. Зарим нэг үед үнэхээр би энийг бүтээж чадахгүй, чи л энийг чадхаар байна гэдэг өөрийгөө дивсээд өгдөг лидер гэж байна. Тэг ингээд тэр дотор чи ингээд тухайн нөхцөл байдлаасаа тухайн хүмүүсийн темперамент гих зэрэг зүйлсээс хамаарат ялгаатай техникүүд байх байхгүй. Гол нь хамгийн гол юм нь тэр дотор багт байгаа бүх хүмүүс ижлэхэн зүйлийг зорж байгаа мó гэдэг л зүйл шүү дээ. Хүсэж байгаа мó тий. Тэр хүмүүсийн зорилго нэг шугамн дээр байгаа мó. Зорилго нэг шугамн дээр байх үгүйг шалгаж мэдхээс л эхлэх байхгүй. Тэгэхгүй тэ өмгөөлөгч болъё гэж байгаа хүүхдийг спортын сургуульд сургаад иж болохгүй тий. Тэгэхээр тэр хүүхд өмгөөлөгч болмоор ах чинь сагсан мөнгөний тасгалжуулагч хийх гэдэг энэ сургууль сураад ах чинь цагийн гарч үстэй. Тэгээ тэрнээс л эхлэх байхгүй юу юм. Тийм үнэ. Тийм тэгэхээр тэр хүний хайрын цаг хүний хайр амьдрал واخгүй юу нь бол эцсийн дүндээ. Тэгэхээр тэр багаар ажиллуулъя гэж байгаа бол үнэхээр манай баг ийшээ явах гэж байгаа баг юм уу? Эсвэл энэ дотор байгаа зарим нэг хүмүүс нь ийшээ явахгүй, зарим нэг нь ийшээ явах гэдэг юм уу? Тэрийгэ мэдхээс л эхлэх байхгүй. Тэрний араас хүн болгоны давах ёстой даваа. Чиний хүсэж байгаа зүйл, миний хүсэж байгаа зүйл хоёр ижлэхэн ирнэ. Энийг ингэж хиймээр байна. Эсвэл ингэж хиймээр байна гэх хоёр санал зөрчдөг тий. Тэр санал зөрөлдөхтөө яг цэвэр ойлголцлын зүйл. Тэнд одоо миний минийхаар шийдэх юм бол би энд территориогоо марк хийгээд би энд одоо өөрийн гэсэн тамгаа тавиад би лидер гэдгээ харуулах гээд байна. Тэ? Би энийг л ингэх юм бол би бол ануугаас илүү дээр хүн юм аа гэдгээ бусдад харуулах гээд байна гэдэг эго амбицтай хүн байна уу? Гэтэл нөгөө талд нь яг ижлэхэн ануу бас яг энийг би ингэчиж тамгална гэдэг бодолтой байвал бас хэцүү шүү дээ. Тийм. Иймэрхүү нөхцөлүүд байдаг. Тэ. Тэгээ энэ нөхцөл яах ёстой юм бэ гэдэг л асуулт байгаа байхгүй. Тамгын хоёр хуваажгаал тал талаар нь тавиулах та бодлоо. Үгүй нэг нь ялагдана. Тэ нэг нь ялагдана нөгөөт нь ялна. Амьдрал угаасаа л тэгэл явдаг шүү дээ. Гэхдээ эцэст нь ундууцж үлдчихэж байгаа нэг нь зорилго нь угаасаа хамтын зорилго чинь тэр цаана юм чинь эрэг нэг нураал үз, эр хүн нэг алдаал үз гэдэг шиг нэг удаа ялагдаал үз. Тэгэл цаашгаа явна штэ гэдэг юм. Гэтэ энийг чинь тохируулах тэнд хин нэгэн хэрэгтэй байгаа байхгүй. Яг ингээд тэ modify хийх хүн. Гэтэ тэр нь заавал өдөртөгч нь байх албагүй. Тэ тэр нь магадгүй композитор юм байна л тэ. Тэр нь тэнд хин нэгэн зүгээр дуу хоолойтой нэг хүн байдаг штэ. Баг дотор аягүй олон дүүрүүд байгаа тэ. Тэг гих мэтчлэн тэ эний чинь ингээд харилцаа адилгүй учраас тохируулах хэрэгтэй. Гэхдээ энэ ингээд мэдрэмж амар шаардсан зүйл. Багийн спорт яг хүн нөгөө нэг багт 12 гишүүн байгаа. Гарааны 5 байна. Үлдсэн сэлгээний тоглогч нар байна те. Надад туслах тасгалжуулагч нар байна. Тэгээд энэ баг дотор байгаа
өнөөдөр гараад ирэнгуут нөхцөл байдал чинь өрсөлдөгчтэй учраас нөгөө талд байгаа 5 хүн яаж үйлдэл хийж байгаагаас манай 5 яаж хариу үйлдэл хийж байгаагаас нөхцөл байдлууд ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд хийнийг яах вэ гэдгээс хэсүүлээд харилцан адилгүй хүмүүсийг тохируулахаас хэсүүлээд тэр надад суур юм болсон байгаа юм. Би дандаа ямыг харахтаа спортоор хараад тэр дотроо visually би төсөөл дотроо спортын арга техникээрээ бодоод явчихдаг байхгүй. Тэгэхээр надаа айгу амар байдаг. Манай спортын макро төлөвлөгөө ч гэсэн бизнесийн төлөвлөгөөтэй яг янтан таардаг. Төлөвлөлт хийх аргачлал нь. Төлөвлөгөө хийхдээ бүр төлөвлөгөө биелж байгаа өнцгөөс өнөөдөр хүртэл ухрааж төлөвлөх хэмжээлийн аргачлалууд нь бизнес дээр үүдэг аргачлал яг ижлэх юм байна. Тэгээ би энийг мэддэггүй явж хагаад бизнес дээр гарч ирээд спорт бизнес хоёр чи ямар адилхан юм. Тулаан юм биш үү? Яг л үйлчлэлтэй юм байна. Тэгээд тэрийг би яг тэгж анх симуляц хийгээд симуляц буюу ингээд тохируулах хийж үзсэн байхгүй. Гэтэ нэг Монгол хүн дээр ажиллах одоо чи ялангуяа тасгалжуулагч хийжсэн дараа нь ингээ баг удирдахжсэн ингээ харж байхад бол хүнийг өөрт нь итгүүлэх хамгийн хэцүү байсан уу? Одоо ч хэцүү. Тий. Хэцүү шүү дээ. За яг өөрөө биднээс ойлгочих жаа. Гэтэ тэр хүнд бас нэг одоо итгэл байх ёстой шүү дээ. Тий. Тэр бол бас хамгийн хэцүү зүйлсийн нэг нь. Гэхдээ хүнд итгэл өгье гэж бол тухайн хүнтэйгээ удаан хугацаанд хамт байх хэрэгтэй байдаг хгүй танилцсан гэсэн үг. Тэгээд ер нь бол бидний монголчуудтайгаа хоорондоо ярилцдаг аргачлал нь айгүй юу өөрөө жоохон бохор гэх юм уу? За ямар дандаа арх ууж ярилцдаг ш хоорондоо чин сэтгэлийнхаа ямиг ярилцахад хүмүүс айгүйх арх ууд. Тийм үү? Бид миний ажиглалтаар ер нь хүмүүс хоорондоо ярилцахтаа их тааруу учраас ойлголцох нь их удаан байдаг. Чин сэтгэлээсээ ярилцах шаардлага үүсгэхлээр тэр тусмаа эрхтэй хүмүүс арх уужиж нэг юм өнгөн нийгэмдэр өөрийгөө харуулсан байгаа дүрээ унтрааж агаад цааталт байгаа яг нөгөө цааталт байгаа хүнээ нааш нь гаргаж ирэхийн тулд нөгөө хүнээ ч уулгаж байгаа өөрөө ч ууж байгаа тэгээд архины дараа юм ярьдаг хөөх. Тэр нэг айгүй хүнд. Тэр айгүй хэцүү. Бараг архичин болчих юм шүү. Удаан үргэлжлүүлдэг гэж тий. Гэтэ ингээл багийн ажиллагаа сайжруулах хамт олонны уур амьсгалыг сайжруулахын нэтрээ үйл ажиллагаа явангууд гой өнгөө хэсэгтээ арга техникээр сургалт хөтөлбөрүүд явуулдаг ч гэсэн юугаар дуусчих гэхэлэр дандаа арх ууждаг дуусдаг шүү дээ. Тий. Энэ бол нийтлэг. Тэгэнгუთ энийг одоо би Монголын бизнесийн орчин болвол архины хэтрүүлийн хэрэглээтэй гэж хэлэх юм бол амар том асуудал болно. Тий. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрөхгүй нэ яг л тийм. Тэгээд 5 дахь сайн болохоор арх хүн 7 хоногийн дундуур ямар нэгэн байдлаар арх хүн гих мэтчлийн юмс аягүй их байдаг. Нөгөө ажилтай холбоотой янз бүрийн бизнес уулзалтын нэтрэг. Гэхдээ ингээ харах юм бол бидний амьдралд байгаа энэ архины хэрэглээ гэдэг чинь харилцааныхаа асуудлыг шийдэх гэж арх гэдэг аргачлалыг хэрэглээд байгаа л зүйл байгаа тоххой. Түнш арх уугаад байгаа даа биш. Тэнд хүн хоорондоо ярилцахад тэнд нэг юм барьер байгаад байгааг л архиар авч хайж одоо ойлголцоод байгаа байхгүй. Одоо мандал маань хүүтэй шүү дээ. Чи тэгэнгүүтээ хүүтэй яг яаж заах вэ? Одоо өөрийгөө нээдэг бол уул нь хүм бол яг ингээл чин сэтгэлээсээ нэгэл таалагдахгүй ингээл яриад явчвал уул нь амар юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь заавал ингээл нэг бас айр хуугаал ингээл хажуугаар ингээл нэг бөө юм болж байгаа л хүнээ нээдэг тийм болохоор хүүгээ яаж хүмүүжүүлээ гэж бодож байна. Яг өөрөөр нээлттэй шууд нээдэг байсан дээр эрэгтэй хүн гэхэр чинь л манайхан чинь дугуй ах хэрэгтэй, чимээгүй ах хэрэгтэй гэл ингээл хүмүүжүүлээд идэв шүү дээ. Нэг эмоцсон юм шиг л би болох гал үзээд идэв үстэй. За яг үннийг хэлэхэд надад бол наадахын чинь хариулт алга. Тий. Би мэдчихсэн бол сайхан хэлмээр байна. Би бол яг үнэндээ яг хүн өөрийнхөө хүүхд төр ирээд заа гэвэл би бол мэдэхгүй байна. Гэхдээ манай гэр бүлийн одоо гэр бүл дотор байгаа нэг юм гэр бүлийн хүмүүжлийн арга зүй гэж байгаа шүү дээ. Тий. Тэргээрээ л явах бах. Би тэрнээс илүү өгч чадахтаа бол эргэлзэж байна. Мэдээж
хүүхдтэйгээ одоо нэг 7-8 настай хүүхдтэй 11 орчим 11 12-тэй тэр насн дээр байгаа хүүхдтэй шүү дээ. 2 хүүхдтэй. Тийм. Би найз шиг л байдаг ер нь бол. Чи бол найз шиг л байна. Ер нь бол одоо шүү дээ тий. Би бүр зорж тийм байдаг. Бараг би хүүхдүүдэд загнуулдаг. Тий. Пүү. Тийм үү. Найз шиг байхын тулд чи загнуулах хэрэгтэй тий. Загнуулна шүү дээ. Үг аавна, чи үг дааж сурах хэрэгтэй. Хүүхдийнхээ үгийг дааж сурна гэдэг чи яадтэй. Бас хүнд шүү дээ. Манай хүүхдийн намайг зэмлж хэлж байгаа үгнүүдийг сонсох юм бол та гайхна. Тэгэхээр хэрсүү байна да танаа. Үгүй яг хэрсүүдээ биш. Би бас тэр хүүхдийг манай охин бол жоохон хитрхи хэрсүү гэж би хэлэх байх. Гэхдээ би хүүхдийг хэрсүү болгомооргүй шүү дээ. Хүүхэд байх хугацаагаа битгий тэгж хурдан алдтал та тий. Хүүхдийг хүүхдээр нь байлгаад энийг юм хамгийн гоё хэсэг шүү дээ. Амьдрал санаа зовхгүй ингээд хүүхдэрийг энэ цайлгаа ингээд байж ин гэдэг чинь хамгийн гоё хэсэг нөхгүй. Тэгэхгүй хэрсүү хүүхдийг харангуйтай хүмүүс их дуртай байгаа гэдэг. Би тэрэнд нь эсрэгээрээ дургу. Хүүхдэрээ байгаад нэг Лео гэдэг нэг Netflix дээр нэг кино байгаа. Тэр кинон дээр гарч байгаа агуулга бол яг миний амьдралтаа баримталдаг, хүүхдийн чиглэл баримталдаг одоо зарчим гэх юм уу? Битгий яар том болох гэж яарах хэрэггүй. Угаасаа л тэрэггүй том болно. Тэртээ тэрэнгүү манай өвөө ээж аав нэг удаа тэгсэн гэсэн. Цэцэрлэгтээ босоод явсан чи араас нь харснаа. Яана энэ хүүхдийг одоо ингээд 60 жил өглөө болсон штэ гэж хэлсэн гэсэн. Тэг хүүхэд цэцэрлэгт явж байгаа эхний өдрөөс эхлээл тэгэл 60 жил зайлуул тэгэл цэцэрлэг, сургууль, их сургууль, ажил тэ. Тэгээд тэрийгээ дуусчаад нөгөө 60 жил өглөө болсон дадал чинь арилахгүй штэ. Тий. Өглөө босоо үйлчлэгний төрөө сонирм сүүндээ явт юм байна штэ. Хөгшин болчиход. Тий. Тэгээ манай өвгийн хэлсэн тэр үг байгаа байхгүй. Нэрэл 60 жил өглөө болсон штэ. Тий. Тэгэхээр ингээд тэр хүүхдээр нь байлгах юмд нь аль болох би түлхүү оролцъё гэж хичээдэг. Тэгээд амаргүй даваа да. Надад тийм амар батлагдсан аргачлал байхгүй. Аль болох би өөрийнхөө чадхыг л яг нэг өөрийнхөө сурсныг л хэлнэ штэ тий. За. Аав нь тийм юм түүх самтан байгаагүй. Алдж онсон үед байгаа. Тий. Тийм ингүүл тэгүүл ингэдэг. Гэхдээ би тэр хүний өмнөөс орж шийдвэр гаргахаас илүү өөрөө л яваал өөрөө шийдэл байх. Би ёстой аав ээжгээ чи тэр сургуульд яв ийм мэрэгчлэр сурмөр гэж би бол хэлэхгүй. Надад тэгж хэлж чадах эрх чөлөө нь байгаа учраас л би тэгж чам. Түүнээс зөв буруу гэдгээсээ биш. Зүгээр би тийг сонгож байгаа шүү. Тэгж хэлсэн нь зөв, тэгж хэлсэн нь буруу гэж байгаа юм чи зүгээр. Би аль болох тэр хүүхдэд нөгөө бидний чи амьдрал нэг одоо нэг ийм төвшин биш үү те. Тэгээ хүүхдээ ингээд их сургуульд орох хүртэл нь бид нар хамт байж штэ те. Тэгэнгუთ тэр хүүхдийг чи хүссэн сургуультай ороо, чи ямар мэрэгжил эзэмших вэ? Тэрийгэ эзэмшээ гэж хэлж чадах эрх чөлөө нь байгаа даахгүй. Тэг би зүгээр тэгж л өөрт нь хэлье гэж байна. Миний охин хүү юу сурмаар байна? Ямар мэрэгжил эзэмшмээр байна? Тэгэл. Тэг алдаа гараад ирэх юм бол алдсан уу? За зүгээр дараагийнх нь. Аав ч гэсэн мэдээгүй юм уу тий. Тийм тэгэл дахиад хамтдаа л аль болох би тэгээд юунаас айдаг гэж хүүхдүүд ингээ аим надтай юм гоё харилцаатай байж байгаа тэр харилцаа байхгүй болчихгүй л гэж яадаг. Тий. Одоо удахгүй тэгэл найз нөхдийн нэтрээ гэл явна штэ. Чинь хэдхэн жилийн дараа штэ. Тий. Одоо байгаа нэг хөөрхөн ийм харилцаа нь тий үүрдэл байгаасаа л гэж байна. Би бүр ингээд янз бүрийн видео хамт ингээ хуваалцдаг штэ юм. Roblox тий. За тэр ертөнц рүү нь бол орч чадахгүй гамаа. Би бүр хажууд нь ингээ сагаад ингээ сурчих гээд ингээ үзүүлээ. Таач бас яг ингээд нөө тэднүүсийн татагдаад байгаа юм биднүүсийн татагдах юм хоёр ингээ өөр агаад байх шиг байна тий. За өнөөдрийн маань подкастэнд хүрэлцэн нэрч үнтэй цагаа бидэн зориулсан мандуулта баярлалаа. Тэгээд бүр яг хэвээрээ байна. Нөө ич хүчтэй байсан яг л тэр чигээрээ яста мундаг байлаа шүү. Тэгээд баярлалаа. Намайг өрсөндөө баярлаа. Тэгээд
нөгөө би хүнтэй ярилцаж нөгөө чиний талд суугаад хүнээс асуудаг болохоос өөрөөсөө нөгөө асуулгаад ингээ ярилцах тохиолдол тийм их байдаггүй. Тэгээ нөгөө сая би бодож исэн чинь өмнө бас ярьж байгаагүй нэг юм нууц юм ярьсан байна. Тэгээ нөгөө мөрөн ихэн хоёрын урнаа хоёрын манай 3 давхрын мөрөн урнаа хоёрыг хайж байгаа. Тэгээ тэрийг ч гэсэн эргээд бодсон чинь хоёлаа айгу нэг он цагаараа аялцсан ба штэ энэ хэсэг хугацаанд. Тэгээд хэрэг болох зүйл хийж чадсан болов тэрийгээ сайн мэдэхгүй байна. Юутай ч гэсэн ярилцах боломж олгосонд баярлалаа. За баярлалаа. Биднээс сорл тэг гээд бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн одоо мэдээллийг хүмүүст одоо түгээх гээд ийм подкаст хийж байгаад тэгээд дэмжин ажиллаж аваад бас мандуулта баярлалаа. За баяртай. Бүгдээрэнд нь амжилт. Өнөөдрийн дугаар ингээд өндөрлөлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай.